Hi guys, хоб болох болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За манайхан та нараар минь сайхан юу байна? Бүгдээрээ амралтынхаа өдрүүдийг сайхан өнгөрүүлсэн байх гэж найдаж байна. Тэгээд хичээлийн, ажлын шинэ 7 хоног ихсэн учраас бүгдээрээ эрч хүчтэйгээр эхлүүлээрэ гэж би хүсмээр байна. За ингээд хэдүүлээ weekly recap бичлэгээр уулзаж байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн интернетийг донслогсон нэлээд олон тим ховж өвөдийн тухай ярих гэж байна. За тэгэхээр илүү олон долоон юм яриад байлгүй шууд эхнийхээ ховж өврөөгөө орцгоё. Хүй манайхаа үс арчилгаа, гоо сайхан, эрүүл мэнд гээд хүнд хэрэгцээтэй бүх зүйлүүдийг худалдаалдаг Wellbe Shopee маань Black Friday sale эхэлж байгаа юм байна. Яг хэднээс хэдний өдрүүдэд энэхүү Black Friday sale нь явагдах вэ гэхээр 11 сарын 20-оос 25-ны өдрүүдийн хооронд энэхүү sale нь явагдах юм байна. За тэгээд та нар хэдэн хувийн хямдралтай байгаа гэж бодож байна? Гоо сайхан, эрүүл мэнд, үс арчилгаа гэд бүх бүтээгдэхүүнүүд дээрээ 20-60% хямдралыг зарлана гэж боддоо. Тэгээ энэ дунд нь нэрээ миний хэрэгэлдэг OPI брендийн хумсны бүтээгдэхүүнүүд ч гэсэндээ хямдарч байгаа юм байна лээ. Хэрэг та нар маань миний Instagram дээр хийсэн reel үзсэн бол мэдчихэж байгаах би OPI брендийн хумсны одоо cuticle oil, bonding serum энэ хэрэглэж эхэлсэн байгаа. Миний хэрэгэлдэг bond building serum нь болохоор 50% хямдарч байгаа юм байна. Тэгээ cuticle oil нь болохоор 20%. За тэгээд өнгөтэй хумсны тэжээлүүд нь болохоор 30% хямдарч байгаа юм байна шүү. За тэгээд та нар маань Wellbe Shop гэмээр рүү ороод худалдаа авалтаа хийгээд энэхүү хямдралуудыг эзлэх боломжтой. Түүнээс гадна Shangri-La, Central Mall, за мөн Sila центрийн 2-5-т байрлаж байгаа энэхүү үндсэн салбаруудаас нь очоод худалдаа авалтаа хийгээд энэхүү хямдралуудыг хүртэх боломжтой юм байна шүү. За манайхаа Wellbe Shop дээр ийм гайхалтай Black Friday хямдрал явагдаж байгаа дээр нь яг өөртөө хэрэгцээтэй зүйлсүүдээ хямдралтай үнээр аваад амжаарай. За манайхаа эхний маань ховж юу вэ гэхлээр Ariana Grande-гийн тухай байгаа. За яасан бэ гэсэн чинь Ariana Grande маань нэгэн мэдрэл матай хүнээр одоо ингэж attack хийлгүүлсэн байна. Окей, манай Ariana Wicked for Good гэд одоо Wicked-ийн 2 дугаар part кинон гарах гэж байгаа. Тэгээ бид нар тухай та бүхэндээ бас өмнө нь хүргэсэн байгаа. За тэгэд энэ киноныхоо одоо премьер хийгээд ингээд өөр улс орнуудад явж байгаа. Ийм том ёслолуудад оролцоод явж байгаа. За тэгсэн чи одоо Сингапурт болсон. Яг энэхүү киноных нь премьер ивент нь байсан юм байна. 11 сарын 13-ны өдөр болж өнгөрсөн. За тэгээд яг энэ нөгөө нэг одоо улаан хевсний ёслол гэх юм өгтэй хевсэн улаан өнгөтэй байгаагүй л дээ. Нэг тийм шармар өнгийн хевсэсэн баха. Ямар ч нэг тийм ёслол гэдэг штэ тэгээ улаан хевсний ёслол гэл ингээл одод хурж ирээд л тэ зураг мөргө ахуулаад л. За тэгээ тэр үеэр нь болохоор угаасаа айгүй их фэнүүд үзэгчд бол barricade-нуудын цаана одоо ийм харшлагнуудын цаана ингээд хараа зогсож исэн байгаа байхгүй юу. Тэгэл баахан фэнүүд ингээл дэмжиж имжээд. За тэгсэн чи яг нөгөө нэг гол дүрийнхэн дөрвөн жүжигчд нь орж ирж байгаа юм. Michelle Yeoh, за тэгээд Ariana Grande, Cynthia Erivo, нөгөө эрэгтэй жүжигчнийхээ нэрийг би мартчихлаа. Манайхаа энд оруулчихъя. За энэ дөрөв нь болохоор ингээд дөрүүлээ ингээд суулцчихсан. Тэг ингээл яг тэр хевсээр ингээл алхаж байгаа байхгүй юу. Тэгэл ингээл Ariana Grande чи яг хамгийн үзүүртэн зогсчихсан байсан. Тэгээ яг Ariana Grande-гийн хажууд болохоор Michelle Yeoh байсан ингээд суулцчихсан. За тэгэл Ariana Grande ингээл алхаж байгаа үедээ хүмүүс рүү хараадaltaй ингээл ярьж мараал фэнүүд рүүгээ харж мараал ингээд байжсэн чинь гээгүнтхэн Аз залуу Ariana Grande л ингээд айгуу тийм хүчтэйгэртэй гүгэд очсон. Тэмүүтээ ингээд мөрнийхэн тэр хаваар ингээд хурж байгаа нь бол харагдсан баа. За энэ бол хэдхэн секундын л одоо үйл явдал байгаа шүү дээ. Айгүй хурдан болол өнгөрсөн. Гэтэ ингээд удаашруулад харах юм бол тэ яг нөгөө нэг залуу чинь тэр нөгөө тавьчихсан байсан харшлагнуудыг ингээд гэлт даваад тэрүүгээр нь байсан зурагчид папарацуудыг ингээд шууд дундуур нь дайраад яг нөгөө дөрвөн жүжигчд рүү гүүгээд яг Ariana-гийн хажууд нь очингуудаа ингээд мөрөөр нь ингээд хурж байгаа байхгүй. За тэр хэсэгхэн хугацаанд бол тэ ингээд Michelle Yeoh шүү дээ. За би энэ дээр бол дараад нь өөрийнхөө сэтгэлийг хэлээ. За миний ажигласан зүйл. Ямар ч гэсэн ингээ Ariana Grande ингээд яг амар тийм одоо startled болно гэж яддаг чинь гэгүнт ингээд нэг цочимдоо юу болоо тань ингээд тэгсэн чинь яг Cynthia Erivo болохоор яг Ariana-гийн хажууд байгаагүй. Michelle Yeoh-гийн нөгөө талнаас аахгүй. Тэгж яагаад Cynthia Erivo бүр шууд ингээд газ тэрэг ажиглангуудаа Ariana Grande-г тэр залуугаас ингээд салгаж байгаа байхгүй. Тэр хоёрын дунд нь ингээд ороод ингээд Ariana Grande-г өмөрөөд ингээд дунд нь орж зогсоод тэр залуу руу ингээд нэг янз бүрийн юм ярьж байгаа нь бол ингээд харагдсан. За тэгээд байж хат нь ашгүй ингээд нөгөө нэг security хамгаалтын багийнх нь хурж ирээд тэр залуу ингээд аваа явж байгаа нь ингээд харагддаг барьж аваад одоо тэг ингээд явж байгаа нь харагддаг. За тэгээд security хүмүүс тэр
залууг барьж авах явцад бол Cynthia Erivo болон Michelle Yeoh ингээд Ariana Grande comfort хийгээ тайвшруулад байж байгаа нь бол харагддаг. Ер нь Ariana-гийн царайг харахад бол айгүй тийм шоконд орсон бол харагдчихжээ. Угаасаа яаж ч ойлгомжтой шүү дээ. Одоо ингээд бид нарт харахад бол энэ хэдхэн секундын ийм одоо үйл явдал байгаа болохоор нэг тийм амар сүртэй зүйл биш юм шиг санагдаж магадгүй. Өөр одоо хүний нүдээр харахад бол те хажуугийн хүний нүдээр харахад бол гэхдээ яг үүндээ бол та нар өөрийгөө яг Ariana Grande-гийн оронд байсан бол гэж бодоод тавиад үзээрэй. Айгүй амар ахгүй тэр чинь ингээд юу болох нь мэдэхгүй те ингээд гиг үнтгэн нэг хүн ингээд хажууд гурж ирээд тэр хүн зэвсэгтэй юм уу зэвсэггүй юм уу ямар учир шалтгаантай хурж ирж байгааг мэдэхгүй шүү дээ те. Тэгэхээр чи хүн чинь ингээд тулгамдал айгүй амар болно гэсэн үг. Тэгээд шоконд орсон цочирсан байгаа нь харагдчихсан. За тэгэхэд бол ингээд Michelle Yeoh, Cynthia Erivo хоёр ингээд тайвшруулж байгаа нь бол ингээд харагддаг. Тэгэд хүмүүс бол те Cynthia Erivo бол үнэхээр амар одоо биширч байгаа хэвээр мундаг шүү те Cynthia Erivo. Бараг Cynthia Erivo байхад те Ariana Grande-д хамгаалагч хэрэггүй юм биш. Энэ хамгаалагч нь ямар амар ажилгүй хүмүүс вэ те ямар сонин хүмүүсийг аваад security болгоод тавьчихсан юм бол ямар ч ажилгүй хүмүүс. Одоо хэрв тэр залуу үнэнгээсээ нэг яг юм галзуу фэний зорилготойгоор тэнд очиагүй яг Ariana Grande-г одоо эсвэл нөгөө жүжигчдийг нь одоо harm хийхтэй тийм одоо алах ч юм уу тийм зорилгоор очиод им зэвсэгтэй ч юм уу хутга мутгатай явж исэн бол шууд өнгөрөх байсан байгаа хгүй те шууд гялс очиод Ariana Grande-г тэр 2 секундын хооронд ингээл хутгалаад явхад бол те боломж юм байсан байгаа хгүй. Тэр энэ бол бас айгүй хамгаалтын албаныхын хувьд бол үнэхээр байж болшгүй том алдаа гаргасан гэж бодож байна. Ийм том ивентэн дээр тийм үстэй. Хэдхэн секундын дотор хүн өгч болно штэ. За тэгээд ер нь тэр хамгаалтын албаныхыг нь бол хүмүүс айгүй их одоо шүмжилж байгаа. Түүнээс гадна Cynthia Erivo бол ингээл те фэнүүд айгүй их магтж байгаа. Бараг Ariana Grande, Cynthia Erivo байхад болно хамгаалтын хүмүүс бараг хэрэггүй юм байна. Cynthia Erivo ямар мундаг юм бэ те өөрөө бас эмэгтэй хүн байж ич яг нөгөө хүнийгээ ингээд нөгөө co-star-ыг ингээ хамгаалах гад эрэгтэй хүний дундуур ингээд орж ингээд салгаж идэг те үнэхээр мундаг байна гэж ярьж байгаа. За түүнээс гадна Michelle Yeoh гэдэг Michelle Yeoh буруутгах арга байхгүй. За миний ажигласнаар бол ингээ Michelle Yeoh сугалцсан явж байгаа шүү дээ Ariana Grande те яг тэр залуу ингээ гүгүүд ирэхэд бол Michelle Yeoh ингээ Ariana Grande-гаас холдоод нэг тэр сугалцсан байгаа гараа ингээ ер нь жоохон тавих гэж байгаа юм шиг харагддаг байхгүй юу? Нэг хэдхэн секундэд за нэг ганцхан секундэд ч юм уу те ер нь ингээ холдож байгаа нь харагддаг. Тэгсэн чинь нөгөө талаас нь Michelle Yeoh нөгөө талаас нь Cynthia Erivo хурж ирээд дайраад Ariana Grande нөгөө залуугийн хоёрын хооронд оронгууд нь Michelle Yeoh би ганцаараа ингэж тэгэд болчихж байгаа юм шиг байж харагдаж болохгүй мэн ингээ адилхан оролцох хэрэгтэй юм байна гэд ингээд оролцоод нэг хин хоёрын бас Cynthia-тай адилхан Ariana Grande тэр одоо залуугаас ингэж татж байгаа нь ингээ харагддаг. Нэг та нар ингээ өөрснөө ажиглах гээд үзээрэй заа ингээд удаашруулж аваад ингээ харах юм бол яг тэгж надад бол тэгж ажиглагдсан. Гэхдээ энэ дээр бол те Michelle Yeoh буруутгаад байх бол арга байхгүй. Яана ямар муухай юм бэ те өстой худлагаасаа ингээд тавьж ойлгочихсэн байж яг нөгөө хүн нь ингээд өрсөөд хамгаалангууд Ariana Grande-г хамгаалангууд Cynthia-г дуурайж энэ дэр гэж болохгүй л дээ. Яагаад гэх юм бол дахиад Michelle Yeoh-гийн оронд өөрийгөө та нар тавиад үзэх хэрэгтэй те. Тэр чинь бас л амар л байгаа штэ тийм бидтэй. Хүн чинь яг тухайн үед ингээд тиймэрхүү амар юм болоход бол ямар шуган зан гаргах вэ? Ямар шуган reaction гаргах вэ гэдгийг бол хинч хэлж мэдэхгүй тэгэж ам гарч болохгүй учраас бас тэрэн дээр бол ингэж буруутаад авах шаардлага байхгүй. Гэтэ миний зүгээр анзаарснаар бол тэгж харагдсан. Окей? За тэгээд энэ залуу нэртэй тийм манайхаа Johnson Wen гэдэг нэртэй залуу байсан гэдэг нь бол ингэж батлагдсан байгаа. За тэгээд энэ залуу болохоор Аз залуу байгаа. Та нар угаасаа харж байгаа бах те. Ийм цагаан өнгийн подолк хүмүүс ч гэсэн доогоороо шорт хүмүүс ч гэсэн тэгээд жоохон урттай үстэй. Тэгээд уул нь бол өөрийнх нь үс нь Аз юм чи угаасаа харл байгаа шүү дээ. Гэхдээ тийм blue streak-нуудтай байгаа байхгүй юу? Цэгэр өнгөөр үсээ сорлуулчихсан юм шиг нэг тийм 2-3 хэсэг мэсгтэй юм байна лээ. За тэгээд энэ залуу бол шүү дээ өөрийнх нь social media-гийнх нэр нь болохоор Pajama Man гэдэг нэртэй зав. Тэр нь болохоор тий унтлагын хувцастай залуу гэсэн үг байгаа шүү дээ тий. Тэгэд ер нь энэ залуу иймэрхүү зүйл хийж одоо үзэгчдээс айгүйх одоо үзэлт авдаг юм байна л да өөрийнхөө social media платформуд дээр. Энэ удаагийнх нь бол ингэж Ariana Grande лөө айгүй гүйж очиж байгаа тохиолдол нь бол анхныхаа удаа биш. Урд нь зөндөө олон отуудын ивентүүд болон тоглолтууд дээр ингэж одоо crash хийсэн гэх юм уу? Event crasher гэж ярьдаг шүү дээ. Wedding crasher, event crasher энэ гэж өгнүүд байдагтай ингээд урагдаагүй ээжж одоо чинь wedding crasher гэх юм бол хуримд урагдаагүй ээжж гиг үнтгээ очиод хормыг өмүүлэх юм уу те? Тийм хүнийг одоо wedding crasher гэдэг аваад event crasher гингүүд одоо яг энэ залуу шиг байгаа байхгүй те? Яг зүгээр тэнд fan гэдэг утгаараа очсон байхад тэр ингээд бүр одуудынх нь хажууд нь очиод бүр ингэж ийм үйл хийнэ гэдэг чинь бол ингээд event crasher гэж байгаа юм. Тэгээ энэ залуу бол урд нь зөндөө олон одуудыг
тэгж исэн юм байна. Одоо та нартай дурдах юм бол Katy Perry-гийн тоглолтын дээр яг тайзан дээр нь бас ингээ гараад ирчихсэн байсан. Яг Katy Perry ингээл тэ дуулаад ингээл байжсэн чинь нөгөө залууч нь гээс гарч ирээд шууд яг Katy Perry-гийн хажууд очингуудаа ингээд нэг юугаар нь тэрч авч байгаа байхгүй. Одоо мөрөөр нь ингээд тэрч аваад байж байгаа нь харагддаг. Тэгсэн чинь ингээ Katy Perry айгүй айтайхнаар ингээд тэ ингээд тэр гарнаас нь мултраад ингээ гараа явж байгаа нь харагддаг. Тэгсэн чинь дахиад л бас нэг security хамгаалтын хүмүүс хурж ирээд тэр залуу ингээ тайзнаас булгаж байгаа нь харагддаг. Түүнээс гадна Weekend-ийн тоглолтын дээр бас яг адилхан зүйлийг хийсэн байгаа байхгүй. Яг л ингээл яг тайзнаар нь гараад ирчихсэн байсан. За түүнээс гадна өнгөрсөн 12 сард гэхэд одоо Chainsmokers хамтлагийн бас тоглолтын дээр нь тэгж гарч ирж исэн юм байна. Гэх мэтчлэн манайха маш олон иймэрхүү одоодын ийм ивентүүдийг ч юм уу эсвэл иймэрхүү тоглолтуудын дээр нь ингэж crash хийдэг байсан юм байна. За тэгээд энэ залуу 26 настай залуу юм байна. Тэгээ энэ угаасаа ойлгомжтой энүүгээрээ ингээд айгүй хүмүүсийн анхаарлыг татаад иймэрхүү бичлэгүүд нь айгүй viral болдог учраас энүүгээрээ улам л энийг ингээд хөгжүүлээ явъя гэж бодож байгаа шүү дээ. Улам л ийм их зүйлийг хийн гэж бодож байгаа. Тийм учраас ерөөсөө тэгэж эндээ харамссан ч юм уу те ийм юм хийгээд явгод хүмүүс айгүй шүмжилж байгаа шүү дээ те. Болооч над чи ерөөсөө тийм сейф зүйл биш ингэж одоо тэг айлхаа байл надад чи айжлаа штэ тэ энэ төр гэл энэ залууг шөмжлөнгүүд энэ залуу ерөөсөө тэр шөмжлийг нь хүлээж авдаггүй бараг л штэ айгу улам гой зүйл юм шиг ингэж харуулдаг байгаа. Одоо жишээ нь хэм бол энэ хүү ивент болоод дуусны дараа тэ ингэж Ariana Grande-г ингэж одоо айлгасныхаа дараагаар бас л юу ч болоогүй юм шиг манайха пост хийсэн байхгүй өөрийнхөө Instagram дээр. Яг тэр нөгөө нэг үеийнхаа Ariana Grande-г тэгж одоо ингэж айлгаж байгаа үеийнхаа тэр богинохон бичлэгийг ингэж өөрийнхөө Instagram дээр тавьгуудаа Dear Ariana Grande, thank you for letting me jump on the yellow carpet with you. Love. Энтергээ бичсэн байгаа аахгүй. Хөө Ariana Grande ста маш их баярлалаа. Чамтай хамт ингэж шар хевсний ёслол дээр ингэ гарах боломжийг надад олгосонд баярлалаа гिचгсэн тийм зүйлийг биччихсэн байсан. За түүнээс гадна энэ залуучийн уул нь баривчлагдаад явсан гэдгсэн шүү дээ. Хамгаалалтын албаныхаар ингэ баривчлагдаад явсан. Тэгсэн чи яг тэр оройноо бас иймэрхүү юм бичсэн байгаа аахгүй юу? I'm free after being arrested. Энтэр гэсэнтэй тийм зүйлийг бас ингэ бичсэн байгаа аахгүй юу? Одоо жоохон даапаалж байгаа юм шиг те. Би хэдийгээр ингэ баривчлагдаад тэр ивентээс гарсан ч гэсэндээ би still одоо ингэж те суллагдчихсан байна гэсэн маягтай тийм одоо жоохон нэг даапаалж байгаа үстэй те. Тийм маягтай юм хум ингэ бичсэн байгаа аахгүй юу? Тэг угаасаа ойлгомжтой иймэрхүү бичиж байгаа юмудаас нь харахад бол ерөөсөө өөрийнхөө хийсэн юмдаа гэмшдэггүй улам энийг ингэ хийгээд явах хүсдэг тийм залуу байгаа аахгүй юу? За гэхдээ манайхаа энэ одоо Сингапур улсаас энэ залууг баривчлах шийдвэр гаргасан юм байна лээ. Баривчлаад ингээд одоо зүйл анги оноогдуулах, яллах тийм одоо шийдвэр гарсан гэж байгаа байхгүй юу? Тийм учраас 5 дахь өдрийн өглөө сүртэн бичээдсэн шүү дээ. 4 дахь өдрийн оройн гэсэн би суллагдчихсан хаа гэсэн маягтай бичээдсэн чинь 5 дахь өдрийн өглөө ингээд шийдвэр гараад баривчлагдсан юм байна лээ. За баривчлагдаад тэгээ одоо шүүхээр орох юм байна лээ. Тэгээ ямар зүйл ангиар ингэж баривчлагдаад шүүхээр орох гэж байгаа вэ гэхээр public nuisance гэсэн. Public nuisance гэдэг нь болохоор олон нийтэд хор хөнөөл учруулсан гэсэн ийм зүйл ангиар баривчлагдчихж байгаа юм байна лээ. За тэгээд хэрүү энэ залуу нь одоо ингэ шүүхтэр буруутай гэдэг нь тогтоох юм бол нэг сүртэй ял хамсахгүй юм бэлээ. Манайхаа би бүр энийг хараа шоконд орсон заяа. 2000 Сингапур доллараар ингэж торгуулах юм байна лээ. Тэр нь болохоор ойролцоогоор доллараар Америкийн доллараар гэдэг юм бол $1540 юм байна лээ. Тэгэд энэ залууч одоо ингээд өөрөө сошиал медиа хийдэг хүнд бол $1540 одоо юу хэн байх вэ? Тэгэл ингээл өгөөл гарах мөнгө байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ залуу бол иймэрхүү байдлаар явах юм бол зүгээр ингээл торгуул төлөөл гарчдаг те. Ийм байх юм бол угаасаа энэ хийдэг үйлдэлээ бол зогсоохгүй цаашдаа ч гэсэндээ улам иймэрхүү зүйл хийнэ гэж бодож чинь. Гэхдээ ийм зүйлийг ингээ болгуулахгүй тулд ер нь бол зүгээр л хотуудын одоо иймэрхүү ивентүүдийн тоглолтуудын хамгаалтын албан л амар сайн байх хэрэгтэй байхгүй те. Ийм баян хүмүүсийн, ийм баян одуудын те одоо хамгаалтын алба гэхэр уул нь олигтой баймаар юм те. Айгуу сонио. Тэгэд би ер нь хүмүүсийн яриад байгаатай айгуу санал нийлж байгаа. Энэ залуу хэрүү зэвсэгтэй өөр санаатай хүн байсан бол те өөр одоо ажендатай зоригтой хүн байсан бол яг тэр хүн үед л ингээл энэ залуу ингээ орчиж байгаа юм чи бас ингээ ороод те Ariana Grande-г очиод ингээ алхал байсан байхгүй. Тэгэхээр үнэнхээр уул нь бол болгоомжтой байх хэрэгтэй юм аа. За түүнээс гадна яг энэ асуудал дээр хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр энэ зүйл бол Ariana-гийн хувьд бол яалтчгүй айгүй амар тийм traumatizing зүйл байсан байх. Ягаад гэхээр Ariana Grande урд нь ярьжсэн хэдэн жилийн өмнө те өөрийнх нь Манчестер хийжсэн тоглолтын дээр нь болоод те инсерент болоод террорист ажиллагаа байгаа байхгүй те ингээд очиод тоглолтын дээр нь дэлбэрэлт хийгээд зөндөө олон хүмүүстэй нас урсан байгаа. 22 хүн нас урж исэн. Тэрнээсээ хойш Ariana Grande ямар их одоо PTSD-тэй болсон бэ гэдгийг ингээд олон тохиолдлоор ярьж исэн. Бүр ингээд трауматай болчихсон те. Тийм байхад бодоод үзэлтэй. Яг энэ залуу иймэрхүү ивент дээр гинтгөө өөр дээр ингээд jump хийгээд гараад ирэхээр тэгээ трауматай хүн бол улам траума нь ингээд trigger хийгдээр байгаа зү. Улам ингээд амар болохоор байгаа. Тэгээд
хүмүүс энэ дээр бас айгүй их ярьж ин залууг бол ингээд шүмжилж байгаа. Зөвхөн одоо Ariana Grande гэдээ байлдаггүй. Өөр одууд чинь ер нь бол ингээд trauma entertainment байдаг байгаа. Тэгээ олон нийтийн өмнө гардаг юм од хүний одоо ажлыг кинэ гэдэг чинь бол бас тийм амар зүйл биш шүү дээ. Хизээ хаанаас намайг хүн яаж хуулаа, ийч хуулаа гэж нэг тийм айж сандралттай л байна гэсэн үг тий. Тэгэхээр иймэрхүү зүйлээр бол ер нь тоглоод хэрэггүй байхал гэж миний хувьд бол бодож байна. Окей, манайхаа за хэдүүлээ дараагийнхаа Ariana Grande-гийн хавживыг ярьцгаая. Юу вэ гэхээр одоо Ariana Grande болон Ariana-гийн найз залуу Ethan Slater хоёрын тухай байгаа заяа. Энэ хоёрыг салчсан гэсэн иймэрхүү rumor-ууд гараад бас нэлээд удаж байна. Сүүлийн 6-7 сарын туршидлаа энэ хоёрыг ингэж салчсан стопер яалтчгүй салчсан байх. Худлаагаасаа салсан гэдгийг нуугаад байгаа байх. Ягаад гэвэл энэ хоёр хизэж хамт явхаа харагдахаа болсон тий. Урд нь бол бас яхаа ингээл энэ тэнд date mate-нд явж байгаа тий. Тим зургнууд нь папарацад хавагддаг байсан. Янз бүрийн ивентүүдтэй тий ивент болонгууд ивентүүд дээр явж идэг хамтдаа явж идэг байсан. Одоо тэгээ хүмүүс гагцсан байхгүй нөгөө нэг Video Music Awards болсон чинь Ariana Grande тэнд дээр очсон байсан чинь хин Ethan Slater ингээ хамт яваагүй байхгүй. Хамт ингэж очиагүй. Тэр мөрнээс нь болоод хүмүүс ямар сони юм бэ те. Уул нь бол тэр VMA дээр чинь Ariana-гийн баг бүх гэр бүлийнх нь хүрээд ирчихсэн байсан. Ээж нь очсон байсан. Тэгэл ах нь үлээ дүү нөлөө тэ нөгөө нэг залуу байдаг шүү дээ. Тэр одоо sibling нь оччихсан байсан. Бүр cousin маасны хүртэл оччихсан байсан шүү дээ. Тэгж яхад одоо ингээд найз залуу Ethan Slater байхгүйсэн болохоор хүмүүс бүр ингээд айгүй амар гайхаж исэн. За түүнээс болоод ингээл хүмүүс айгүй их тиймэрхүү rumor гаргаж ирээл энэ хоёр ингээд салчсан гэсэн одоо rumor-нууд яваадсан. За тэгэнгүүт TMZ-гийн мэдээлж байгаагаар бол үгүй ингээд энэ хоёртой ойр дотнд байдаг юм insider source нэ дотоод их сурвалж нь одоо ингээд таньдаг найз нөхд нь ингээд мэдээлснээр болохоор энэ хоёр хоёулаа одоо үерхэж байгаа хിവэрээ. They're still romantically involved. Энэ хоёр бие биендээ хайртай хിവэр энэ гэсэн тиймэрхүү зүйлүүдийг одоо ингээд хэвлэл мэдээллийнхэн TMZ энтрийнхэнд өгж байгаа гэсэн. За тэгээд түүнээс гадна одоо саяхан болж өнгөрсөн Лондон дахь премьер дээр нь гэхэд Ariana Grande Ethan Slater хоёр ингээд тайзны ард ингээд хөтөлцчихсэн явж исэн. Айгүй ойр дотн харагдчихсан энэ гэсэн зүйлийг бас хүмүүс хэлсэн байна лээ. За гэхдээ манайхаа бас сонин заяа. Бас нэг одоо яг энэ week-ийнх нь энэ шинэ гарч байгаа киноныхаа премьер одоо яслын үеэр байгаа байхгүй. Нэг бөөнөрө кастаар авахулчихсан зураг байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ хоёр хизээч би бинтээ ойрхон зогсож зураг авахгүй байгаа юм. Тэр нэг зургийг бол хүмүүс айгүй амар ингээд яриад энийгэд шоолоод байгаа байхгүй. Тэр нь ингээд бөөнөрө кастаар авахулчихсан зураг нь Ethan Slater нөгөө нэг та нар энэ Wicked киноны эхний ангийг нь үзсэн бол мэдж байгаа те. Одоо Ethan-тэй нөгөө нэг romantically холбоотой болж ингэж тоглож байгаа нэг дүр байдаг шүү дээ. Юун дээр wheelchair дээр суудаг. Хөгжлийн бэрхшээлтэй тэгээд нөгөө нэг юун дээр суудаг, тэрэгц дээр суудаг нэг эмэгтэй байдаг шүү дээ те. Тэр жүжигчин чинь яг жинхэнэ амьдрал дээр бас юу байхгүй юу? Тэргэн цэр дээр суудаг. Тэгээд тэгсэн чинь Ethan Slater тэр эмэгтэй хоёр, тэр жүжигчин хоёр ингээд нэг талд ингээд зогсчихсон. Тэгээд нэг тэр хоёр ингээд гадуурхагдсан юм шиг нэг тэгж авалцсан зураг байгаа байхгүй юу? Нөгөө кастууд нь болохоор нэг хэсэг ингээд зогсчихсон. Тэгэнгүүт жоохон зай, хоосон зай, тэгэнгүүтээ нөгөө хоёр нь нөгөө нэг тэрэн цэртээр суудсан эмэгтэй тэгээд Ethan Slater хоёр. Тэр хоёр нэг шовдрлогдсон, айлын шовдрлогдсон хүүхдүүд ч гэл харагдаж байсан. Тэг хүмүүс тэрийг ингээ бүр шоолоод яг угаасаа тэр эмэгтэйг бол шоолоод байгаа юм зүйл бол биш. Юунд дээр шоолоод байгаа вэ гэхээр ямар өрөвлөлтэй юм бэ Ethan Slater те. Ariana Grande-гаас болоод өөрийнхөө хайртай эхнэрээсээ ингээ салаад өөрийнхөө дөнгөж төрсөн ялах төрчихсөн байсан хүүхдээ бүр ингээд Ariana-гийн төлөө орхиж моргсон мөртлөө одоо Ariana Grande-д ингээ хаягдчихсан ийм өрөвдөлтөй байдалтай те ингээд шовдор хүүхчийг ингээ зогсож идэг ямар өрөвдөлтөй юм энэ гэдэг Ethan-ыг амар ингээ хүмүүс шоолж исэн байгаа. Тэгээ тэр зураг бол айгүй инээдтэй харагдчихсан. Яаж тийм сонир байдалтай зогссон юм бол бүм. Гэтэ ер нь та нар ажиглалаа гараа за энэ Wicked хоёрын одоо энэхүү премьер PR event интервьюд дээр бол энэ хоёр л ерөөсөө тэгэж хамтдаа ойр дотн гэж зогсож авахулсан зургнууд нэгч байхгүй. Айгүй би бинээс хол тийм байгаад байгаа юм. За үүнээс гадна бас нэг мэдээлэл байна. Ariana-гийн тухай заяа. Юу гэж ярьж байна вэ гэхээр Ariana бол Ethan-ээс салчихсан. Энэ бол үнэ. Тэгээ энэ хоёр ингэж ил гаргаж ирж яриаггүй л байгаа болохоос энэ хоёр ингэж салчихсан нь үнэ. Ariana Grande Ethan-ыг dump хийчихсэн. За тэгээд Ariana Grande-гийн дараагийнх нь next victim нь тэгээ дараагийн хохирогч болох гэж байгаа эрэгтэй нь хэн бэ гэхээр Aaron Taylor Johnson гэж ярьж байгаа юм. Жүжигчин Aaron Taylor Johnson. Тэгэд яагаад хохирогч энэ төр гэж яриад байгаа вэ гэхээр тэгээ би энэ талаар бас ингэ бичлэг хийжсэн шүү дээ, тэ. Ariana Grande-г бүр ингэ дандаа найз охинтой эсвэл хүнтэй суужсан эхнэртэй хүүхэдтэй залуучуудын араас явж заавал тэр одоо эхнэрээс нь найз охиноос нь салгаж байж тэр эрэгтэйгээ өөр юм болгодог. Тэр нь бол Ariana Grande-гийн өөрийнх нь одоо баг fetish гэх юм ба таны жоохон тийм гаж хүслэн. Тэгээд
хохирогч гэдэг аахгүй дараагийнх нь хохирогч хэрэгтэй нь бол Aaron Taylor Johnson гэдэг. Ягаад вэ гэхээр энэхүү залууч нь болохоор аль үшэнийг гэрэлчихсэн залуу. Aaron Taylor Johnson гэдэг энэ залуугийн эхнэр нь Sam Taylor Johnson гэдэг найруулагч эмэгтэй байгаа. За тэгээ энэ хоёр бол ингээд гэрлээд нэлээд олон жил болчихсон. Тэгээд дундаасаа 2 хүүхэдтэй. За тэгээд Sam Taylor Johnson одоо эхнэр нь болохоор өмнөх гэрэлтээс ингээ 2 хүүхэдтэй. Тэгээд нийтдээ бол ингээ 4 хүүхэдтэй байхгүй энэ хоёр ч юм. За тэгээд яагаад Aaron Taylor Johnson-ыг Ariana Grande-тэй холбоод байгаа гэхээр 10 сарын 4-нд ийм blind item гарч ирсэн байгаа юм. Ийм одоо нууцаар бичигддэг тийм одоодын тухай ховж байдаг шүү дээ, тийм ховж blind item дэлгэгдсэн байгаа. За гэхдээ blind item болгоомд бол итгээд байж болохгүй шүү дээ манайхаа. Би энэ тухай дандаа хэлдэг те. Энэ зарим blind item-ууд ч үнэн ч байж магадгүй, худлаач байж магадгүй. Эсвэл 70% нь үнэн байгаад 30% нь те худлаа байж ч магадгүй. Ингээд ер нь жоохон take it with a grain of salt гэдэг. Тэгээ шууд итгэхгүйгээр жоохон бодолцож тэгэж одоо үзээрэй гэсэн тийм мэдээлэлд байгаа. За тэр blind item дээр болохоор энэ хоёрыг Aaron Taylor Johnson, Ariana Grande хоёрыг 9 сард өдрийн хоолны болцоо хийсэн гэсэн ийм blind item гарч ирсэн маа юм. За тэгээд энэ хоёр чинь бас юу ахгүй юу? Хоёулаа одоо шинээр гарах гэж байгаа James Bond 007 киноны дөрүүдэд consider хийгдэж байгаа жүжигчтэй байхгүй юу? Ariana Grande одоо James Bond киноны шинэ Bond girl байх магадaltaй гэсэн тийм одоо ховж бас гарсан байгаа. Та нар тэрийг сонсноо. Иймэрхүү Bond, James Bond-ын кинон дээр дандаа нэг James Bond-тай холбоотой байж байгаа те нэг тийм хайр дурлалын холбоотой болдог нэг эмэгтэйчүүд байдаг шүү дээ те. Тэрийг чинь дандаа Bond girl гэж яриад байдаг. Ariana Grande тэр одоо шин дүрт consider хийгдэж байгаа гэсэн тийм ховж гарч ирсэн. Харин энэ Aaron Taylor Johnson-ыг болохоор шин James Bond те болох магадaltaй гэсэн тийм бас ховж яваад байгаа байхгүй юу? Тэгээ тэр хоёр тийм утгаараа уулзчихсэн ч магадгүй зүгээр ажил хэлбэрийн хэргийн холбоогоор те. Эсвэл бол Ariana Grande ч ер нь дандаа нэг хамт тоглож байгаа киноныхоо жүжигч энтертэй ингээ холбогдоод байгаа штэ. Одоо Ethan Slater-тэй бол яг Wicked гэдэг тэр киноныхоо зураг авалтан дээр ингэж дотносож танилцаад одоо ингээд холбоонд орсон гэдэг байгаа. Харилцаа холбоонд орсон гэдэг байгаа. Тэгэхээр энэ Aaron Taylor Johnson-тэй тэгсэн ч магадгүй. Гэхдээ бид нар бол тэрийг одоохондоо мэдэхгүй штэ. За ямар ч гэсэн ийм blind item гарч ирсэн. За тэгэнгүүт л хүмүүс уул нь бол ингээд Ariana Grande-г амар шөмжлээд байдаг штэ. Айгу байлаар homewrecker, айгу байлаар хүүхэн өстой girl биш штэ. Ингээд эмэгтэй хүмүүсийг дэнждэг эмэгтэй хүн биш. Айгу pick me girl. Заавал ингээд эрэгтэй хүн сонгогдох гой. Заавал ингээд их нэртэй, найз охинтой эрэгтэйчдийн араас явж ингээд тэр хүмүүсийг салган байж ингээд өөрийн болгодог. Айгу байлаар явталтай хүүхэн дэр гэл айгу доош нь хийдэг байсан бол манайхаа. Энэ удаад харин ч хүмүүс Thank you Ariana. Yes, please. Тэстэ Ariana Grande минь ёстой над Aaron Taylor Johnson-ыг нөгөө эхнэрээс салгаатахаараа ёстой гууж ёстой чиний ганц хийж чадах зүйл чинь тэ эрэгтэйчүүдийг эхнэрүүдээс нь салгах. Тэгэхээр ёстой заавал надаас салгаараа. Ёстой зөв хүнээ сонгосон байна. Тэ next victim энэ гэдэг байгаа байхгүй юу? Яагаад тэгээд байгаа гэж Aaron Taylor Johnson-ы эхнэрт нь хүмүүс айгуу дургу байхгүй юу? Тэгээд ёстой сайн байна гэдэг байгаа юм. Яагаад вэ гэхээр энэ хоёрын гэрэлт чинь бас айгуу жоохон юу байхгүй юу? Эвгүүч юм уу? Sam Taylor Johnson чинь эхнэр нь Aaron Taylor Johnson-тай танилцахдаа энэ хоёр хаан танилцсан бэ гэхээр киноны зураг авалтан дээр танилцсан байхгүй юу? Тэр нь болохоор Nowhere Boy гэдэг нэртэй кино байсан байна. Энэ нь болохоор нөгөө John Lennon-ы тухай тийм кино байсан байна л да. За тэгэд энэ киноны найруулагчаар нь эхнэр нь ажиллаж байжээ тухайн үед 2008 онд. Харин гол дүрд нь болохоор одоо John Lennon-ы дүрд болохоор Aaron Taylor Johnson ажиллаж байж. Тэгээ зураг авалтынхаа үеэр дотносоод тэгээд суусан байхгүй юу. Гэхдээ та нар одоо бодоод үзтээ энэ эмэгтэй нь Sam Taylor Johnson болохоор тухайн үед 41 настай байсан. Aaron Taylor Johnson болохоор 18 настай байсан. Насны хувьд бол үнэхээр ялгаатай байгааз. Бүр 41 18 гэдэг чинь бол үнэхээр ялгаатай штэ. Тэгээ хүмүүс бас ингэж шижигээд байгаа байхгүй. Энэ одоо яг 18 хүрсэн байсан уу тэр үед те. Бараг 17 те бараг underage байсан юм шүү. Хэрвээ underage байгаагүй 18 байсан ч гэсэндээ ямар эвгүй юм бэ? Тэгээ дөнгөж яг хууль ёсны болсон гэсэн үг шүү дээ 18 хүрсэн гэдэг. Тэгэхээр тэгэд нас биеийн төрсэн эмэгтэй хүн ядчихагаад арай жоохон Aaron Taylor-тай харьцуулахад юуны хувьд power тэгээ эрх мэдлийн хувьд бол ингээд дээр нь байгаа штэ. Найруулагч жүжигчин гэхээр найруулагч бол дандаа эрх мэдлэрээ дээгүүр байдаг те. Тэгэхээр ер нь жоохон захирал нь одоо босс нь гэж яригдж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээ эрх мэдлийн хувьд ингээд power dynamic нь ингээд харьцангуй. Тийм болохоор айгүй эвгүй болчих жоохгүй те. Ядж хагаад ингээд насаараа ингээд ахмад. Тэг ингээ баг нөгөө залуу хүнийгээ ингээд жоохон толгойг нь эргүүлж те тэгэж дотноссон харилцаанд орсон юм шиг ингээд хүмүүс санагддаг байхгүй юу? Тийм учраас одоо ингээд те ёо яшгүй Ariana Grande please над те наад залуугаа над эмэгтэйгээс нь салгаатах гэж одоо хүмүүс гуугаад байгаа юм аа.
Гэхдээ зарим талнаараа бол хүмүүстэй энэний эсрэг байгаа хүмүүс ч байгаа. Одоо юу яриад байгаа бэ энэ хүмүүс чинь те айл үшээ аз жаргалтайгаар ингээ 2008 оноос хойш ингээ дотносоод гэрлээд амар олон жил болчихсон дундаасаа 2 сайхан охинтой болчихсон нийтдээ 4 хүүхэдтэй ийм сайхан гэр бүлийг те ингэж салгуулах гад Ariana Grande тэгэр очоор өстө босноолоод өгөөрэй энэ гэж ээжүүдэг ямар сонин хүмүүс байдгийм бэ гэд те тийм зүйлийн эсрэг зогсож байгаа хүмүүс ч гэсэндээ зөндөө байгаа. Тэгээд Aaron Taylor Johnson бол их нэртэй бол айгүй хайртай юм шиг байхгүй тиймэрхүү мэдээлэл дандаа гардаг. Ингээд доторх нэг insider source нь ч гэсэндээ тиймэрхүү мэдээлэлүүдийг өгдөг. Үгүй Aaron Taylor Johnson бол те ажиллаа хийгээл ажлынхаа бусад үед нь бол дандаа их нэртэйгээ хүүхдүүдтэйгээ цаг хугацааг өнгөрөх хүсдэг. Их нэртэй бол амар хайртай те гээд тиймэрхүү мэдээлэлүүд айгүй их гардаг. Тэгэхээр ер нь бол аз жаргалтай гэр бүл юм шиг байгаа байхгүй. Тэгж яагаад ийм зүйлээр ингэж те хүмүүс бас холбоод тэгээд байгаа нь бол бас жоохон муухай юм. За ямар ч сэндээ хэдүүлээ харжээ. Aaron Taylor Johnson үнэнгээсээ Ariana Grande-гийн дараагийн victim мөн үү биш үү те. Тэгээд удахгүй бас ингээд ил болох байх гэж бодож байна. Гэхдээ ер нь би бодоод байгаа байхгүй юу анх нөгөө нэг Ethan Slater, Ariana Grande хоёр ингэж холбогдож эхлэхэд те ийм бас rumor гарч ирэл Blind Item дээр гарч эхэлсэн шүү дээ. Wicked одоо film setний үеэр те ингээ Ariana Grande нэгэн co-star-тайгаа явуултаад эхнэрээс нь салгаж ийн тэр гэсэн ингээл rumor Blind Item дээр тухайн үед гарч иржсэн. Тэр үед ингээл бас хүмүүс итгэж өгөхгүй те. За юу гэж тийм байж байгаа энэ гэдсэн чинь хэдэн сарын дараа нэг жил мөлийн дараа гэсэн чинь өө тийм үнийг ингээ гараад ирсэн шүү дээ те. Тэгэхээр одоо энэ тохиолдол дээр ч гэсэндээ тийм бас байж болох юм. Бас нэг жилийн дараа нэг 6-7-8 сарын дараа гэсэн чинь те өө тийм ээ үнэ битэр үерч байгаагийн гараад ирэхийг одоо хэн мэдэх вэ? Тэгэхээр хэдүүлээ харж л бай. 오빠 사랑해요. 진짜 정말? 왜 그래? 배고파요. 어머님. 자, манай K-драманы хорхоотнууд байна уу? Хэрэг байгаа бол та нартай дуулгах маш гоё мэдээ байна. Юу гэж Univision-ы Аз багт энэ сард 50% хямдарч 4950 төгрөг болсон байгаа юм байна. Та нар бодоод үзтээ 4950 төгрөг. What the fuck? 4950 төгрөгөөр одоо баг нэг том кофе авч хүрэхгүй бах те. Тэг та нар боддоо бүхэл бүтэн K-drama багт одоо Аз багт энэ сард 4950 төгрөг болсон байна. Үнэхээр гайхалтай. За тэгээд энэ багтад маань хүн бүхний үзэх дуртай дурсамж сэдрэхээр цуурлууд багтсан байгаа. Одоо жишээ нь хэм бол Reply 1988, My Mr. F4 буюу Boys Over Flowers. За тэгээд зочид буудлын эзэд гих мэтчлийн ийм гоё драманууд байгаагаас гадна сүүлд шинэ гарсан маш гоё драманууд ч гэсэндээ байгаа юм байна лээ. Одоо жишээ нь гэх юм бол Hyper Knife, Weak Hero гих мэтчлийн ийм гоё шинэ драманууд ч гэсэндээ байгаа юм байна лээ. За тэгэхээр манайхаа энэхүү боломжийг ашиглаад сайхан гэр бүлээрээ амралтын өдрүүдээр амарч байхдаа Аз багцаа 50% хөнгөлөлтөөр түрээсэлж аваад маш олон драмануудыг нэг доор binge watch хийж үзээрэй. Окей манайхан. За одоо хэдүүлээ өөр хүний тухай ховж ивэг ярьцгаая. Ariana Grande биш, окей. Хиний тухай ховж бэ гэхээр Mariah Carey. Mariah Carey-гийн тухай нэгэн шинэ ховж байгаа юм. За юу болсон бэ гэхээр манайхаа энэ бол ёо би одоо энэ тухай ярьж эхлэн гэсэн чинь бүр ингээд толгой өвдөж байгаа хгүй. Яг бол амар тэнэг зүйл учраас. Миний хувьд бол те би энийг ингээд харчгаад what the fuck are you talking about? Тэ энэ ингээд хүмүүс ямар тэнэг бүр ингээд өстө хүмүүсийн тэнэгтэлт гэж өстө бүр газар авчаа те өстө бүр солиорч өгчөө гэж бодсон. Ёо. Юу вэ гэхээр just bear with me guys. Та нар бас энийг сонсоод шоконд орох байх гэж бодож байна заяа. Mariah Carey маань манай Christmas Queen тэ Mariah Carey маань 10 сарын 31 болоод өнгөрвөөгүй юу? Уламжлалаар нэг It's time гэдэг видеого хийдэг тэ. Нэг яг шинэ жил боллоо шиг үдийг одоо ингэж зарлж байгаа тэ. Тэр одоо бичлэгээ хийдэг байгаа. За тэгээд тэрийг бол ингээд Halloween өнгөрөөд 10 сарын 31 өнгөрөөд яг 11 сарын 1 болох одоо шөнө байгаа штэ тэ. Яг midnight өнгөрөнгөт л ингээд ер нь тавигддаг аахгүй энэ хөө одоо шинэ бичлэг нь. За тэгсэн чинь тэгэл хүмүүс бол ингээд амар хүлээлттэй байж дээ штэ. Ялангуяа ойрын 2-3 жил амар хүлээлттэй байдаг болсон ингээд хүмүүс за яна Mariah Carey хизээ одоо постлох болоо гэл ингээд бүр дахин refresh хийгээл тэ энэ жил бол хүмүүс бүр тэгж байгаа нь харагдсан ингээд тиймэрхүү TikTok-ууд айгүйх явж исэн. Яг Mariah Carey-гийн TikTok page руу н ороод тэ Instagram page руу н ороод дахин ингээд scroll хийгээл refresh хийгээл хизээ бичлэгээ ингээд тавих болоо гэл хүлээгээд байжсэн. За тэгсэн чи яг 11 сарын 1 болвоогүй юу? Яг тэр шүн яг тэрхүү It's time гэдэг бичлэгээ тавьсан байгаа юм аа. За тэгсэн чинь Mariah Carey-гийн энэ жилийнх нь тэр бичлэг нь болохоор
Sephora-тай хамтарсан байгаа байхгүй юу? Урд нь би ажиллаад байгаа нь болохоор хамгийн анх энэ нөгөө нэг эхний ганц 2 жилдээ Mariah Carey яг ийм бичлэг хийж эхлэх үед болохоор яг л зөвхөн Mariah Carey өөрийнхөө тэ ингээл нэг жижигхэн богинохон бичлэг хийдэг байсан бол сүүлийн хэдэн жилүүд нь энэ бичлэгүүд нь айгүй их ингэж үзэлтүүд авдаг тэ ингээл хүмүүс амар хүлээлттэй үздэг учраас айгүй нөгөө том брэндүүд энэ боломжийг алдахгүйгээд ингээд Mariah Carey санал тавиад ингэж collab хийдэг болсон байгаа юм. Одоо яг тэр бичлэгэн дээр нь жоохон тэр одоо компаниудынхаа юуг нь харуулдаг ч юм уу те бараа бүтээгдэхүүнүүдийг нь харуулдаг ч юм уу тиймэрхүү маягаар бас жоохон зар сурчлагын маягтай болсон. Тэгээ энэ жилийнх болохоор Sephora брэндтэй хамтарчээ манайхаа одоо гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг зардаг айгүй том брэнд дэлгүүр байдаг те Sephora-тай хамтарсан байна. За тэгсэн чинь манайхаа хүмүүс тэрийг харж хаад л complain хийж өгсөн заяа амар criticize хийгээл ёо яаж чадж байна Sephora Mariah Carey хоёр яаж чадж байна бүр ийм амар мэдрэмжгүй яхаад ахтай яадгийн бүр ингэ нийгмийн цаг үеэ ингэ мэдрэхгүй ийм муухай мэдрэмжгүй юм хийгээд ахтай яадгийн хідүүлээ өстой Sephora-г boycott хийцгээе Mariah boycott хийцгээе Mariah-гийн энэ жил тэр нэг All I Want for Christmas Is You гэдэг дууг нь битгий бүр сонс өстой битгий стрим хий хүмүүсээ Sephora-лоо очиж одоо дэлгүүрт нь бараа бүтээгдэхүүн авах бол тэрний оронд өөр дэлгүүрлөө очиж Ulta руу очиж энэ гэл заяа боо тийм ингээл интернетээр юм гараад ихсэн байхгүй юу би бүр ингээ хараа шок заяа тэр тийм хүмүүсийн тиймэрхүү бичлгүүдийг хараад ямар сони би одоо энэ хүмүүстэй адилхан бичлэг үзсэн баймаар юм да тэр бичлэгэн дээр тэгэж ингэж уур хүргээд ахын байгаагүйдээ юу болсон юм бол би дахиад очиж үзье та гэд үзлээ. Ерөөсөө тэгж уур хүрхээ юм дахиж харагдахгүй байхгүй юу? За би одоо шүү дээ та нарт яагаад хүмүүс уурлаад байгаа вэ гэдгийг хэлэхгүй заяа. Байж агаарай. Та нарт би зүгээр одоо тэр бичлэг нь ямар шугам бичлэг байсан бэ гэдэг зүгээр яриад өгье заяа. Тэгээ энэ хажуу талд нь бас оруулчих. Гэхдээ дуу муутай нэх бол ингэж оруулж болохгүй. Ягаад гэх юм бол иймэрхүү бичлэгүүд чинь дандаа copyright адаг болохоор дууных нь хэсэг мэсгтийг нь олж оруулж болохгүй. Гэхдээ ярьж явах үедээ ингэ хажууд нь бичлэгээ оруулчихъя. Дуугүйгээр ямар бичлэг байсан бэ гэхээр Mariah Carey ингээл ороод ирж байгаа байхгүй юу? Нэг ямар тийм нэг цав цагаан ингээл авцамсчих нэг энжил шигтэй ингээл орж ирэл. За тэгэл Mariah ингээл хэлж байгаа байхгүй юу? Halloween late but now it's time гэл орилохгүй л тий. За Halloween бол өстой үнэхэр гой сайхан болж өнгөрлөө. Гэхдээ одоо нөгөө нэг цаг эхэллээ гэл нөгөө it's time гэл хэлэх гэсэн чинь гиг үнтх ингээд нэг юм ажиллаж байгаа байхгүй. Тэгсэн чинь юу вэ гэсэн чинь өөрийнх нь нөө Sephora дэлгүүрийнх нь уут нь ингээд хоосорч моосорчсан ингээд жоохон эмх замбараг болчихсон байсан байхгүй юу. Хүмүүс ингээд юм хумыг хулгайлчихсан юм шиг тиймэрхүү болчихсон байсан. Тэрийг ингээд ажиглангуудаа ингээд шоконд ороод байжсэн чинь нөгөө нэг Billy Eichner гэдэг одоо комедиан залуу байдагтай амар энэтэй би тэр залууд амар дуртай ш. Нью-Йоркийн гудамжаар ингэж очиод ингээл амар энэтэй юмнууд хүмүүсээс сугаал айгу бүр амар тийм savage залуу байхгүй юу. Ингээл хүмүүстэй баг ингээл гудамжинд хэрэлдэж мэрэлдэж яваал амар энэтэй бичлэгүүдийг хийдэг. Тэгээ тэр комедиан залуу ингээ гараад ирдэг байхгүй. Гэтэ тэр залуу болохоор Сантагийн туслах нэг одоо хүмүүс байдаг шүү дээ. Тийм elf-ийн дүрд ингээ хуурчихсан. За тэнгүүтээ Sephora-гийн зөвлөдийг нь хулгайлчихсан юм шиг тийм ингээд юм үүрчихсэн. Нэг Grinch ингээд одоо 100 сарын баярыг хулгаална гэд те. Яг тэрнтэй адилхан ингээ баг Grinch-ийн дүрд хуурсан юм шиг ингээд юм хулгайлчихсан байгаа нь харагддаг байхгүй юу. За тэгсэн чинь ингээд хэлдэг байхгүй юу. Billy Eichner чинь busted, bad news Mariah Carey, the elves are striking this year гэж хэлдэг байхгүй юу. Тэр нь болохоор яна би баригдчихсан уу. За Mariah Carey чамд дуулах одоо юм муу мэдээтэй. Энэ жил одоо elf-нуудтэй Сантагийн туслахад бүгдээрээ ингэж strike хийж байна, бослого хийж байгаа. Elf revenge for putting us through holiday hell. Santa's helper quit. I'm pawning all this so I can afford elf therapy гэж хэлдэг байхгүй. Тэр нь болохоор эльфчүүд ингээд өшөөгөө авах гэж байна. Ягаад гэх юм бол та нар болтой бид нарыг эльфүүдийг ингэж бүр яг holiday үеэр те баяр наадмын үеэр ингэж бүр ингээд тамийн амьдралаар амьдруулдаг. Бидний ажил хөдөлмөрийг одоо ингэж бүр мөлжиж те айгүйх ажилуулж ингэж бид нарыг зовоодаг. Тийм учраас би одоо энэ бүх одоо Sephora-гийн чинь бүтээгдэхүүнүүдийг ингэж ламбарданд тавиад тэр мөнгөөрөө ингээд сэтгэл зүйн эмчилгээнд явлаа, терапинд явлаа гэсэн тийм утгатай зүйлийг ингээд хэлдэг байхгүй. За тэгсэн чинь Mariah Carey ингээл snap хийгээл That's my blush elf boy гэлдэг байхгүй юу. Наадах чи миний хацрын өнгөлөгч байж тээ elf boy минь гэлдэг байхгүй юу. Тэгсэн чи нөгөө нэг elf чинь буцаагаад ингэж хариу хэлэнгүүтээ Your lipstick? I'm taking it. Christmas is cancelled. No bells, no cheer, no glam. Bye sweetie гэлдэг байхгүй. Тэр нь болохоор тээ чиний уруулын бодгаа би тэднэр чинь бүгдийг нь авлаа. Энэ жил 100 сарын баяр Christmas ингээд цуцлагдлаа, cancel хийгдлээ. No bells тэ ямар нэгэн тийм одоо дуурдаг шинэ жилийн үеэр дуурдаг bell-нууд байдаг шүү дээ. Хонх тийм хонхнууд ч байхгүй, ямар ч тийм баяр хөөр байхгүй, no cheer, no glam боёо ингээд нүүр мөрөө бодохыг одоо glam гэдэг шүү дээ, тийм зүйлч байхгүй байх болно. Bye гэл тэгээд
гарах гэсэн чинь Mariah Carey it's time гэж орилдог байхгүй нөгөө орилдгоороо орилсан чинь нөгөө Billy Eichner чинь ингээд хөлдөөд юу болж хувирдаг юм snowman цасан хүн болж хувирдаг байхгүй. За тэгээд одоо ингээд Mariah Carey 100 сарыг бол ингээд аварч байгаа гэсэн үг байхгүй. Ингээд it's time гэдгээр орилж ингээд 100 сарыг авраад л тэгэл нөгөө нэг Санта болж хувираад цасан буух шүү дээ. Цаа бугаараа ингээл нисч мисэл ингээл Нью-Йоркийн годамжаар нисч мисэл ингээл Сантагийн хийх ёстой зүйлийг ингээ хийж байгаа юм шиг тэгээд ингээд дуустдаг юм. Би танарт одоо ингээ сая тэр жижигэн сурталчилгааг ингээ бүгдээр ингээ ярьж өглөө. Би тэрийг одоо ингэж ярьж өгөхөд та нарт ингэж уурлаад тахаар юм ажиглагдсан уу? Та нар юу гэж бодож байна? Хүмүүс яагаад юунд нь уурсан гэж бодож байна? За, юунд нь уурсан бэ гэхээр өстэй манайхаа. Одоо нийгэмд тэ амьдрал айгүй хэцүү байгаа болохоор айгүйх одоо ингээл хүмүүс чинь ингээл юу яалаа те тиймч компанийн одоо бослого хиймээр байна, цалин бага байна, ингэмээр байна, тэгмээр байна ингээл янз бүрийн хүмүүс ингээл бослогон дээр хийдэг штэ те. Америкт ч гэсэндээ зөндөө тийм болдог. Та нар одоо ганцхан Монгол тийм болдог гэж бодож байна. Монголчууд ч бас ингээл те багш нар ингээл бослогон дээр хийдэг штэ те. Тэрнтэй адилхан ингээл юуныхан Америкт ч гэсэндээ хүмүүс айгүйх бослого хийдэг. Одоо Starbucks-ийн ажилчид жишээ нэг удаа ингээл бослого хийгээл те. Бөөний болж исэн. За түүнээс гадна юу яаж исэн? Hollywood-ийн индустрийн нэг киноны зохиолчд бичээчд энэ төр чинь бас ингээд те бас зарим жүжигчдийн энэ төр чинь ингээд бас бослого хийжсэн шүү дээ те. Ерөөсөө юу багван цалин байлан багван энэ төр гэл те тиймэрхүү бослогон төр хийжсэн. Тэ иймэрхүү бослогоо зөндөө болдог. Тэнгүүд хүмүүсийн ярьж байгаагаар болохоор те амьдрал нийгэмдэр ингээд үнэхээр зарим хүмүүсийн амьдрал хэцүү байгаа учраас ингээд хүмүүс ажилчид ингээд бослого хийх шаардлагатай болдог. Цалингаа нэмүүлээ гэд те. Тэгээ ийм өстө жинхэнэ амьдралтай болдог ийм жинхэнэ хүмүүсийн амьдралын асуудлаар ингэж тоглоом хийж байгаа юм шиг. Elf ингээд те Сантагийн туслах elfуд ингээд бослого хийж гин Christmas-ыг цуцлан энэ төр гэд тиймэрхүү маягтай зар сурталчилгаа гаргасан чинь баг ингээд ажилчин хүмүүсийг доромжилж байгаатай адил гэж хүмүүс үзээд байгаа юм байна. Тэгэд уурлаад байгаа байхгүй юу. Тэнгүүдээ бүр ингээд elfуудыг өмөрч байгаа хүмүүс байна. Үнэнгээсээ би тоглоог манайхаа. Үнэнгээсээ хүмүүс ёо тэ Mariah Carey ямар зөвүүн юм тэ бүр ингээд elf хөрх юмтай elf ингээд бүр амар их ажилсан гэд тэр нөгөө нэг тэ бослого хийн гэж яхад Mariah Carey тэр elf-ийн хүсэж байгаа эмийг нь тоохгүйгээр миний хацрын өнгөлөг чаанаа энэ тэр гэж байгаа чи үнэн тэнэг байна. Бүр тэр elf-ийн тэ тэр одоо зовж байгаа юм хумыг ингээд ойлгохгүй байна тэр гэж байгаа хгүй. Юу яриад байгаа юм те наадах чинь жинхэнэ биш шүү дээ. Жинхнээсээ elf гэдэг зүйл байхгүй шүү дээ те амьдрал дээр Сантагийн туслах гэж одоо байхгүй шүү дээ. Зүгээр юм fictional юм хумыг хүртэл бүр ингээ хүмүүс ургуулan бодоод жинхэнэ амьдрал дээр ингэж хөврүүлж ойлгоод Mariah Carey-д уурлаад elf энтриг өмөрөөд байгаа. Тийм байна манайхаа. Oh my god. Би бүр энийг хараад ийм одоо хүмүүсийн гомдлоод байгаа зүйлүүдийг ингээ хараад би бүр үнэнхээр хоёр нүдэндээ ингээ уншиж байгаа зүйлдээ итгээгүй, сонсож байгаа зүйлдээ итгээгүй. Би одоо та нарт нэг хэлсэн штэ хүмүүс ингээд амар ер нь эмзэг болсон Америкт ингээл айгүй эмзэг болоо бүр ингээл юм болгоноос ингээл юу хайдаг те. Ям болохгүй зүйлийг хайдаг. Тэр Америкийн нийглийн Сидней Суэнтэй тоглосон Америкийн нийглийн джинсний адыг ингээл бас буруутгал. Би бусад арсны хүмүүсийг доромжилсан байна гэдэл те. Өөр бас нэг юм ачаа хүүе яана наад чинь болохгүй наадах чинь өстө баг тийм хүмүүсийг доромжлоод байгаа юм шиг. Хүүе наа чинь өстө болохгүй гэдэл те. Бүр ингээд юу ч хийж болохоо болчихсон. Яг тэрний жишээ байгаа байхгүй. Одоо бүр ингээд ийм рекламыг хараад хүртэл ингээд ийм fictional тэ үлгэрийн юм шиг ийм жинхэнэ биш ийм рекламыг хараад хүртэл ингээ ууралдаг болчихсон. Бүр иймэрхүү юмнаас ингээд буруу зүйлийг олоод ингээд гондлоод одоо Mariah Carey болон Sephora-г boycott хийх гээд cancelгаас сууж ингээ та нар зүгээр бодоод үзтээ. Ямар амар эмзэг болоо байдаг хүмүүс одоо ёо орчин үед бүр ингээ хүмүүс амар эмзэг болоод байна те. Бүр цаашаа явсараад баг ингээ хүн би биндээ бүр нэг ч үг хэлж болохоо болно. Нэг жоохон өгөлчөнгөдөлтэй нөгөөдөл нь уурлаад л ям зөрүү юм. Яна чи намайг тэгчлээ гэдэл те. За ийм юм болж юм манайхаа. Та нар энэ тал дээр юу гэж бодож байна? Тэг хүмүүс бол энийг бол шүү дээ бүр амар tone deaf байна. Бүр ингээд disturbingly out of touch те энтер гэж бодож байгаа юм байна. Түүнээс гадна хүмүүсийн ярьж байгаа зүйл нь болохоор энэ зар сурталчилгаа нь ганцхан хүсэж байгаа юм бол миний хайртай хүнийг миний хажууд байлгаж өгөөч те. All I want for Christmas is you гэдэг шүү дээ. Миний 100 сарын баяраар хүсэж байгаа ганцхан зүйл бол чи гэдэг хайртай хүндээ хэлж байгаа юм шиг нэг тийм утга учиртай дуу шүү дээ те. Тэнгүүд хүмүүс тэгээд байгаа байхгүй юу? Наад зар сурталчилгаа чинь амар тийм эд материаллаг те. Sephora-гийн эд материалын те бүтээгдэхүүнүүдийн мейкап бүтээгдэхүүнүүдийг чухалчилсан тийм зар сурталчилгаа байна. Гэтэл энэ ашиглаж байгаа дуу нь болохоор надад эд материал хэрэггүй чимэн л надтай байвал зүгээр гэсэндээ ийм утгатай дуу учраас надад чи ерөөсөө зохицолтлохгүй байна энэ гэж тэгэж бас ингэж гомдлж байгаа хүмүүс байна. За ямар ч гэсэн ингээд хүмүүс
нэлээ их хэсэг хүмүүс те би яста Sephora те Sephora-г ерөөсөө ингэж ашиглахгүй Sephora-г ерөөсөө ингэж cancel хийхээр боллоо энэ гэсэн зөндөө олон тиймэрхүү хүмүүсийн TikTok-уудыг харсан. Тэг зарим нь бол тийм хүмүүсийн коммент доор ингээ хүмүүс бас коммент бичсэн байхгүй. Чи угаасаа харвас Sephora-д shop хийхээр царай та харагдахгүй байна. Тэгээ чи амьдралдаа баг нэг ч удаа Sephora-д ингээ хөл тавьж үзэж байгаагүй байхаа. Тийм байж нэг худлагаас Sephora cancel хийн, Sephora-гаар дахиж үйлчлүүлэхгүйгээд томроод ах шаардлага байхгүй. Чи угаасаа Sephora-д үйлчлүүлж амьдралдаа үйлчлүүлжсэн царай харагдахгүй байна ч гэдэг юм уу те. Тиймэрхүү зүйлийг бас ингээ одоо boycott хийж байгаа, ингээ гомдлоод байгаа хүмүүсийн эсрэг байгаа хүмүүс бас нэг тиймэрхүү зүйлүүд ингээ ярьж бичиж байгаа юм байна лээ. За тэгээ энэ тал дээр та нар маань юу гэж бодож байна? Манай монголчууд юу гэж бодож байна? Энэ дээр одоо ингэж Америкчуудынтэй ингэж уурлаад ахаар зүйл мөн байна уу? За бүх Америкчууд бол биш л те. Зарим Америкчууд ингэж уурлаад гомдлоод бахаар зүйл мөн байна уу? Тэр тухайга та нар маань бас комментэд бичиж үлдээгээрэй. За манайхаа ингэ дараагийнхаа мэдээлэл рүүгээ орцгоё. Дараагийн мэдээлэл болохоор Kris Jenner 70 нас хүрсэн байна. Хэдүүлээ энэ тухай ярьцгаая. За манай Momager тэ Kardashians гэр бүлийн Momager үнэхэр мундаг business woman эмэгтэй тэ Kris Jenner 70 насныхаа төрсөн өдрийг үнэхээр lavish maigar тэмдэглээд өнгөрөөсөн байна. За тэгээд үнэхээр одоо 70 нас гэж харагдахааргүй тэ. Kris Jenner ялангуяа сүүлийн жил бол ингээд мис цасалт ороод гараад ирсэн шүү дээ. Бүр ингээд арьс марсаа татуулаад л хэвээр бүр юу вэ? Баг Kim энтертэй адилхан харагдаад байгаа юм чинь те царай мараа баг ихчдүүс юм уу гэхээр харагдаж байгаа тийм амар гоё болчихсон. За тэгээд зөвхөн гаднах байдлаараа гэлтгүй ер нь Kris Jenner ч юм бүр ингээд 70 нас гэхээргүй те амар тийм energetic те тийм эрч хүчтэй эмэгтэй шүү дээ те. За тэгээд Kris Jenner 70 насныхаа төрсөн өдрийг манайхаа өнгөрсөн 7 хоногт Beverly Hills хийсэн байна. За тэгээд энэ нь болохоор ингээд бүр A-list одуудыг бүр ингээд цуглуулж чадсан. A-list одуудаас гадна том дэлхийн одоо те термотон болсон мундаг бизнесмен болон бизнесвумен хүмүүс ингэж цуглуулж чадсан team event болсон байгаа юм. За тэгээ энэхүү party хаана болсон бэ гэхээр Jeff Bezos, Lauren Sanchez хоёрын Beverly Hills дэх хэдэн сая долларын үнэлгээтэй одоо mansion-д нь орт харшинд нь болж өнгөрсөн байна. Энэхүү party нь болохоор James Bond themed байсан гэсэн. James Bond 007-ийн team сэдвтэй гэсэн. Тийм учраас ер нь доторх засал чимэглэл парен дээр нь болж байгаа янз бүрийн activity гэдэг юм уу те тэднэр нь бүгдээрээ яг тэрхүү киноны одоо зүйлүүдийг харуулсан vibe-нуудыг харуулсан байсан гэсэн. За тэгээд бүр одоо cater хийсэн хоол хүнснүүд нь те шефийн хийсэн хоол хүнснүүд нь болохоор бүгдээрээ Michelin star ресторануудын хамгийн одоо шилдэг тансаг гэсэн ресторануудын хоол хүнсийг cater хийж авчирсан одоо Michelin star ресторанд ажилладаг шефүүдийн бэлдсэн team хоолууд байсан гэсэн. Бүр ирсэн зочид болгондоо бэлэг өгсөн гэсэн. Уул нь аль зочид нь эрэхтэй нөө төрсөдрийнхаа эзэндээ бэлэг авчирж өгдөг шүү дээ. Энэ парины хувьд л ирсэн зочид болгондоо ингээд бэлэг өгөө явуулсан гэсэн. Тэгээд угаасаа тэр нь бол угаасаа амар л тансаг бэлгнүүд байсан байж таараа. За тэгээ энэхүү үйлчлэгэнд манайхаа энэхүү парины шүү дээ маш үнэтэй пари болсон гинэ. Тэгэд бүр ямар ч лимит байгаагүй гэж аахгүй. Spending budget энэ гэж байдаг шүү дээ. Ингээ янз бүрийн пари ч юм уу, хурим ч юм уу хийхэд бол те хэдэн төгрөг зарцуулах вэ гэдэг нэг тийм budget байдаг шүү дээ те. Тэгсэн чинь энэ нь болохоор энэ юу пари нь болохоор budget байгаагүй гэсэн no limit гэсэн хязгааргүй. Тэгээд нийтдээ хэдэн доллараар ингэж бүтсэн пари юусан бэ гэхээр ойролцоогоор 3.9 сая доллароос 6.5 сая долларын хооронд ийм мөнгийг зарцуулсан гэсэн. 6.5 сая доллар манайхаа. Just think about it. Хитгэн цаг нэг шөнийн хитгэн цагийн туршид нэг ганцхан удаа болох парен дээр тийм их хэмжээний мөнгийг зарцуулжээ. Үнэхээр гайхамшигтай. Гайхамшигтай гэх үү? Аимшигтай ч гэх үү? Би одоо яг юу гэж бодох мэдэхгүй байна. За тэгээ энэхүү парен болохоор Mindy Wise гэд эмэгтэй байдаг шүү дээ. Ингээ celebrity одуудын том төрсөдрийнх нь үйлчлэгүүдийг зохион байгуулдаг, янз бүрийн ивентүүдийг зохион байгуулдаг, high school том одуудын хуримнуудыг зохион байгуулдаг ийм planner эмэгтэй байгаа. Би та нар энэ эмэгтэйгийн тухай саяхан ярьсан байгаа. Та нар санаж байгаа бол Selena Gomez болон Benny Blanco хоёрын хурмыг нь гардаж, төлөвлөж, план хийсэн эмэгтэй байгаа шүү дээ. За тэгээд энэхүү төрсөдрийнх нь ивент дээр парен дээр нь ямар хүмүүс ирсэн байсан бэ гэдгийг хальт дурдах юм бол ер нь маш их хүмүүс ирсэн. Гэхдээ та нартай хамгийн гол гэсэн хүмүүсийг ингээд дурдах юм. Of course, Kardashians гэр бүлийнхэн бол тэр чигтээ ирсэн байгаа юм аа. Kim Kardashian, Kourtney Kardashian, за нэр Kourtney арай гэж бас ээжийнхэн төрсөдөр тэр ирсэн байлээ ашгүй. Би саяхан ярьжсэн шүү дээ. Kourtney, Kendall
30 насны төрсөдөр дээр ирээгүй, эмээгийнхаа 90 насны төрсөдөр дээр ирээгүй, Kylie Jenner-ийн Kylie Cosmetics-ийн 10 насны төрсөдөр дээр ирээгүй гэдэгтэй ойн баяр дээр ирээгүй гэд жоохон хүмүүсээр шөмжлүүлээд байгаа гэж ярьжсэн чинь Ашгүй Courtney ээжийнхэн төрсөдөр дээр бол ирсэн байна лээ. За тэгээд Khloe ирсэн, Kylie ирсэн, Kendall ирсэн ойлгомжтой. Rob ирсэн юм ирээгүй мүү мэдгүй байна. Ирсэн байсан ч гэсэндээ ямар ч зураг мөрөг авахлаагүй юм шиг байлээ. За тэгээд Gayle King ирсэн байна лээ. Дартай нэвтрүүлэгч ааштай сурвалжлагч нэвтрүүлэгч тэгээд нэг Katy Perry энтертэй хамтдаа сансар нисгэгч эмэгтэй маань ирсэн байгаа. За Justin Bieber, Hailey Bieberийн гэр бүлийнхэн маань ирсэн байна. Тэр Justin Bieber-ыг ерөөсөө иймэрхүү ивентүүдээр хараагүй байж байгаад харсан чи айгүй гоё байсан. Тэгээд ер нь ойрд Justin амар ирүүл харагдаад байгаа. Та нар харсан уу? Нилээ саяхан нэг өнгөрсөн жилдээ яг өнгөрсөн үйл мөөл Justin бүр ингээл хүмүүсээр яриулаад л та яана Justin яаж хавьяастай бүр ингээл амар хар тамхинд мансруулах байцсанд орсон юм шиг өнөстө бүр яац юм бэ гэлтэй амар хүмүүсийн санааг зовоогдсон бол одоо ойрын үед амар Justin ирүүл харагдаад байгаа. Тэгээ ашгүй нөгөө нэг амар сахалтай байгаадсэн шүү дээ. Тэгээ сахлаа хусчихсан байна лээ. Айгуу гоё урдныхаа гоё халуухан дүр төрхөө харагдаж байгаа. Тэгээ ер нь айгуу тийм healthy харагдаж байгаа ойрын үед. Тэгээ Justin-ыг ойрд иймэрхүү ивентүүдээр хараагүй байж байгаа ийм төрсөн өдрийн ивентээр харсан айгуу гоё байсан. За тэгээд айгуу гоё костюм бишиг өмсчихсэн хөрхи иржсэн. Hailey Bieber ирсэн ойлгомжтой. Mariah Carey ирсэн байна лээ. Martha Stewart ирсэн. Snoop Dogg ирсэн. Bill Gates алдарт тэр бомтон тий Bill Gates ирсэн байна. Meghan Markle болон Prince Harry ирсэн байна лээ. Би тэр энэ дээр бол айгуу гайхсан шүү дээ. Энэ хоёрыг бол очно гэж юусоо бодоогүй ягаад ч юм. Харсан чинь үнэхээр шоконд орсон. За түүнээс гадна Beyoncé, Jay-Z хоёр ирсэн байна лээ. Oprah Winfrey ирсэн. Tyler Perry, за тэгээд Jeff Bezos болон Lawrence Sanchez ирсэн ойлгомжтой энэ ч нь бол очихын тий өөрсдийнх нь гэрт нь болж байгаа пари учраас одоо өргөцсөн байлгүй дээ ядч тий нэр би ингэ бодоод байхгүй Jeff Bezosтэй ойрын одоо энэ жил бол тий Kardashian гэр бүлийн амар ойр дотно байгаа гиг үнтгэн амар ойр дотно болчихсон тий урд нь бол нэг энэ нэгтэйг ингэж холбож ингэж хүмүүс яриад байдаг байсан шүү дээ тэгсэн чинь энэ хоёр хормон дээр нь тий Kardashian гэр бүлийнхэн өргөцсөн байсан. Kim Kardashian бүр юун дээр өргөцсөн байсан шүү дээ. Lawrence Sanchez-ийн Bachelorette party-н дээр нь хүртэл явж исэн. Тим амар ойр дотно. Айгуу сонирхолтой. За тэгээд Vin Diesel байсан, Mark Zuckerberg бас нэгэн өөр тэр бомтой очсон байна. Ямар олон тэр бомтод очиж байваа нэрэ. Adele ирсэн байсан. За тэгээд ойлгомжтой Kourtney Kardashian ноцсон учраас нөхөр нь Travis Barker байсан, Scott Disick байсан, Tristan Thompson ноцсон байсан, Chris Rock байсан. За ийм маш олон манайха өстой жинхэнэ тэр бомтнууд A-list одод бүгд цугларсан ийм үжлэг болсон юм байна. За тэгээд Bruno Mars performer болж утсан юм байна лээ. Үзүүлбэр үзүүлэх гээд entertainer болж утсан юм байна лээ. Chris үнэхээр солиод харагдчихсан манайхаа амар гоё харагдчихсан. Юун 70 нас хүрж байгаа дээ. What? Юун 70 нас хүрэх тэгж харагдахгүй байгаа юм чи үнэхээр халуу харагдчихсан. Айгуу гоё тийм улаан өнгийн strapless мөргүү юм цээж нь гарсан дээ. Тийм гоё улаан өнгийн даашин зэгмсэн байна лээ. Тэгээ айгуу тийм урт тийм ruffled тийм сексисэн ийм трендтэй юм байна лээ. Ийм хормоотой гэсэн үг те. За тэгээд плачтагаа зохицуулаад хар өнгийн бэлэг өмссөн байна лээ. За тэгээд алмазан diamond drop earrings зүүсэн байна лээ. За тэгээд бэлэнийх нь хувьд ярихад манайхаа хүмүүс ингээд ойрд Chris-ийг амар их бэлэг өмсөд байгааг нь анзаарж байгаа. Яагаад вэ гэхээр хүмүүсийн шүүмжлээс болоод бас хүмүүс шингэт айгу муухай штэ даргаатай те. Kris Jenner ингээд айгу гоё мэсэлт ороод амар залхаан болоо гараад ирсэн чи хүмүүс бүр ингээд шоконд ороод те. What the Kim энтертэй яг адилхан харагдаж штэ. Бүр ингээд яг ихч дүүшгэн л харагдаж энэ дэрэг хүмүүс яриад ямар гоё болж аваа, ямар гоё мэсэл хэлгээв, ямар мэсэл хэлгсэн болоо, ямар шоу фейслип хэлгсэн болоо гэл хүмүүс олж мэдгэлтэй айгу ингээд beauty-г нь үзэсгэлэн гоог нь бол ингээд биширж исэн. Тэгсэн чинь хүмүүс ингээд яг тийм болцоход гарч ирсэн зургнуудыг нь харчаад гэтээ хүн хідээгээр ингээд царайгаа татуулсан ч гэсэндээ гараа татуулж чадахгүй юм да. Гарааг нь хардаа яг хөгшин үний гар гэд. Тэгээ харсан чинь ингээд угаасаа ойлгомжтой хүн чинь одоо хөгширж байгаа юм чинь гар марных нь арьс нь өвчин штэ ойлгомжтой те. Тэнгүүд тэр гар марыг нөгөө хүмүүс өвчлээг нь ярьж ингээд шоолоодсан байхгүй юу. Тэгээ тэгэж хүмүүс ингээд айгүйх ярьснаас хойш нэрээ та нар ойрд харах юм бол дандаа Kris ингээд өвчлээг энэ тэрэнд явахта бэлээ өмсдөг болсон маа. Тэгэд яг бэлээ энэ төрсө дөрөн дээр өмсөн нь бол те outfit-н дээр ингэж зохицуулж өмсөн нь бол угаасаа бас тэрэндээ холбоотой байх гэж бодож байна. Бас хүмүүс л ингээл гар марных нь өвчлөг ярих вэ гэж байгаад өмсөн байх. За тэгээд хүмүүс бодож исэн байхгүй юу. За энэ үйлчлэгэн дээр нь өөрсдийнх нь нөгөө нэг одоогийнх нь reality show нь болохоор The Kardashians гэдэг хуулиудаар гардаг те. Тэрхүү өөрсдийнх нь reality show нь
бичлэг хийсэн болов дараагийнхын сизон дээр гарах болов энэ 70 насны төрсөдрийнхэн үжилэг дээр юу болсон тухай гэдгсэн чинь гарахгүй юм шиг үлээ манайхаа. Ягаад вэ гэхээр доторх тэр одоо яг үжилгэн дээр нь байсан хүмүүсийн хэлснээр бол яг үжилгэн дотор нь ямар ч тийм камеранууд байхгүй байсан гэсэн. Ямар ч тийм зураг авалт хийж байгаа камера crew энэ төр байгаагүй, зураг авалт бол явагдаагүй гэсэн. Тэгэхээр юу яахгүй юм шиг байлээ. Reality show дээр бол оруулахгүй юм шиг байлээ. Тэгэд энэ үйлчлэгэн дээр нь манайхаа Beyoncé, Jay-Z хоёр оцсон гэдгсэн шүү дээ, тэ. Тэгсэн чинь Beyoncé, Jay-Z хоёрын яг тэр парин дээр байгаа ямар ч зураг байгаагүй заяа. Уул нь бол ингээд хүмүүсийн яг тэр парин дээр нь ирээд гадна ингээд зогсоод тэр байшин руу татгшаага орох жоох үеийн айгүйх тиймэрхүү зургнууд байгаа ахгүй, хэвлэл мэдээллийн авсан тиймэрхүү зургнууд байгаа. Эсвэл тэр дотор нь ороод өөрснөө хамтдаа ахуулж махуулаад одоо Kim ч юм уу, Courtney ч юм уу, тэ Chris ч юм уу өөрснөө ингээд сошиал медианууд дээр тавьсан тиймэрхүү пост энтер дээр ингээд зочтойгоо ахуулсан зураг мөрнүүд ингээд тавьж байгаа штэ. Тэр дунд нь ч гэсэндээ Beyoncé, Jay-Z хоёрын зураг ерөөсөй байхгүйсэн. Тэгээд яагаад вэ гэсэн чинь юу юм гинэ манайхаа. Beyoncé, Jay-Z хоёр болохоор бүр ингээд ирсэн зочдоос VVIP нэсэн гинэ. Бүр ингээд хамгийн одоо VIP хүмүүс нь гэсэн үг. Тийм учраас Beyoncé, Jay-Z хоёр ингээд зураг авахлаагүй, зураг авахлахыг ингээд хоригдсан. Ерөөсөө бид хоёрын зураг авч болохгүй гэсэн. Түүнээс гадна одоо папараццийн хүртэл зургийг нь авч чадаагүй байх та гадаа нь. Яагаад вэ гэхээр тэр хоёрыг VVIP гэж үтсэн учраас бүр хамгийн одоо тэр нэг орд харштай нь ойрхон паркинг спотыг өгсөн гэсэн. Яг тэр хоёрт зориулаад энэ дээр бол зөвхөн Beyoncé, Jay-Z хоёр ингэж зогсноо гэд. Тийм болохоор ингээд хамгийн ойрхон одоо зогсоол дээр нь зогссон учраас тэгэл гяс гараад машинаас гараад яваад орчихсон учраас ямар ч тийм одоо папараццийн зураг авах боломжгүй байсан юм байна лээ. За тэгээд аюу сонирхолтой юм гэдэг юм бол Bruno Mars одоо яг энэ үйлчлэгтэр нь дуулж исэн гэсэн шүү дээ, тэ. Тэгэл нэг шүнжэнгөл парty болсон байгаа ойлгомжтой, тэ. Тэгсэн чинь ойр хавийнх нь хөршүүд нь noise complaint хийгээд дэндүү дуу чимээдээ шөнөөр ингэж дуу чимээ гаргаж ийна гэд цагдаа дуудсан гинэ. Цагдаа 2-3 удаа дуудсан гинэ. Тэг яг нэг удаа дуудахад нь яг Bruno Mars дуулж таарсан гинэ. Тэгэл амар чимээл гарч исэн юм шиг байна. Тэг тиймэрхүү одоо бичлэгүүд айгүйх гадуур тархсан байна лээ. Яг тэр цагдаа нар очсон байгаа үеийнхэн те. Тэгэл ингээл дуу чимээ ингээ хөршүүдээс нь гомдол ирсэн нэ тэрэ гэж хэлсэн мэл. Түүнээс гадна цагдаа нар яваад очсон чинь яг тэр одоо neighborhood-ийнхаа тэр ойр хавийнхаа хэсгийн barricade хийчихсэн байсан мэн л да. Одоо нэг зочдууд нь ирэх ингээ машин орох хэсгийг нь ингээд barricade хийгээд ингээ жоохон одоо тэр яг өөрсдийнх нь эзэмшлийн зам биш. Яг тэр neighborhood-ийн замыг ингээд жоохон халахалж малхалчихсан байсан юм шиг үлээ. Тэрүүгээр нь одоо машинууд нь орох хэвээр энэ гэдэг ч юм уу те. Гэхдээ тэрийгээ болохоор уул нь зөвшөөрөл авах хэвээр байсан юм байна лээ л дээ. Тэгээ ийм ивент хийх гэж байгаа. Тэгэхээр одоо энэ одоо хэсгийн замыг ингэж манай зочид ирэх учраас ингээд barricade ингээд халахлаа тавьчих уу энэ гэдэг уулна те. Тэрхүү одоо хэсгээс зөвшөөрөл авах хэрэгтэй байжээ. Тэгсэн чинь зөвшөөрөл авахгүйгээс болоод тэрийг нь цагдаа нар харчгаад одоо энэ barricade ингэж холдуулаа те. Ингэж зөвшөөрөлгүйгээр ингэж тавьж ингэж зам амыг халахалж болохгүй энэ гэдэг тиймэрхүү шаардлага тавьж байгаа нь бол харагдсан. Гэхдээ бол тэгэл өнгөрсөн байна лээ. Угаасаа өөр одоо яах жүлээд тэгээд энд чинь ийм том одуудын яаж яагаад энэ Jeff Bezos энэ гэдэг те тэр бомбтнуудын ийм болж байхад тэгэл цагдаа нар бол одоо нэг юм хийж чадахгүй л ахтай ингээд тарааж одоо ямар high school party ингэж тарах гэж байгаа шүү дээ те. Тэгээд нэг очиод бол нэг юм хийж чадаагүй юм шиг бол ямар ч зүгээр нэг тэгэл тиймэрхүү шаардлага тавил явсан гэж хэлээ. За тэгээд аягүй сонирхолтой зүйл гэдэг юм бол манайхаа Kim яг энэ өдөр яг нөө ээжийнхэн төрсөдөрхөн парен дээр очих жоох үедээ ийм хөрхөн влог хийсэн мэн лээ. За өөрийнхөө влогийг хийгээд TikTok дээр байршуулсан мэн лээ. Тэгээд яг хэрхэн бэлдэж байгаа те яг хэрхэн ингээл нүур аммаа бодуулж байгаа, хэрхэн хувцас өмсөж байгаа. За тэгэл очиод яг парен дээр ямар байгаа энэ төр гээл те яг л нэг влог ямар байдаг вэ те. Тиймэрхүү влог хийсэн мэн лээ. Тэр нь бол аюу сонирхолтой байсан. Тэг хүмүүс ингээ бүр тиймэрхүү коммент хийсэн байгаа байхгүй те. Йоо Кимийн энэхүү влогийг нь хэн эдит хийсэн юм болоо. Тэр эдитрийг нь яг энэ өөрсдийнхөө reality show дээр ажилуулаач те. Ягаад тэгэхээр reality show нь одоо бүр амар уйдахтай болчихсон. Иймэрхүү төрлийн эдит явах юм бол аюу гоё сонирхолтой юм биш үү те. Энэ Кими влогийг нь эдит хийж байгаа editor хүмүүсийг одоо ингэж ажилуулсан тэр гэсэн тиймэрхүү зүйлүүдийг хүмүүс аюу ярьсан байна лээ. Ер нь бол та нар тэр влогийг нь үзсэн аюу сонирхолтой байсан. Тэгэл тэр Ким тэр влог дээр яриад авахгүй би ингээд ийм хувц өмсгөж байгаа. Энэ болохоор нөгөө Halle Berry-гийн одоо юу inspiration ингэнэ. Гэхдээ би бүр ингээд inspiration болохоос би бүр яг Halle Berry-тэй адилхан харагдмааргүй байна. Тэгэхээр одоо би ийм богинохон париг зүүчихгүй яах вэ гэх нэг тиймэрхүү юм амар их ярьж байгаа тийм хэсэгнүүд байсан. За түүнээс гадна энэ влог дээр нэг хэсэг орсон байхгүй. Тэр нь болохоор Snoop Dogg Kim руу залгаж байгаа юм. За юу. За
залгаад нэг дуут мессеж үлдээчихсэн байгаа хгүй. Тэгсэн чинь ингээ хэлжсэн. Оо Ким би одоо ингээ парын татчихсан амар баяртай байна те амар excited байна. Гэтэ нэг юм асуух гэсэн юм а. Би парын дээр очиод smoke хийж болох уу те smoke гэдэг нь бол юуны тухай яриаггүй л те угсаа ойлгомжтой. Нөө нэг тамхины тухай яриаггүй, cigarette-ийн тухай яриаггүй, нөө нэг weed ярьж байгаа хгүй. Өвсний тухай ярьж байгаа юм. Тэгээ өвс татаж болох уу, Ким гуйжин энтерга те. Би тэрийг мэдгэсэн юм а. Хэрүү ингээ болохгүй гэвэл зүгээрээ те би зүгээр ингээд юу үл хүндэтмээргүй байна. Үл хүндэтгмээргүй байна. Тийм учраас би очихоосоо өмнө ингээд мэдэж авах хүссэн юм а. Энтерга амар хөөрхө асууж байгаа нь харагдчихсэн. Гэтэ өвс чинь болохоор юу штэ Лос Анжелест юу legal буюу хууль ёсных хаан ч ингээд татаж болно. Нью-Йоркд ч гэсэндээ адилхан. Гэхдээ яг парын дотор хүмүүс бас ингээд дуртай байх ч юм уу, дургүй байх ч юм уу те. Тийм учраас ингээд асууж байгаа нь бас айгу тийм respectful байсан, айгу хүндэтгэлтэй хандж ингэж утсан. Тэгэл Ким ингээл тэр влогийнхаа үеэр хэлж байгаа хгүй ямар хөөрхийн of course he can smoke, it's so sweet of him to ask гэл те. Юу бололгүй яадгийн ямар хөөрхийн асуугаад тахтай яах вэ энэ гэл нэг тиймэрхүү юмнуудыг хэлж байгаа нь бол харагдчихсан. Kris Jenner's 70th birthday party, here we come. Hi vlog! And also I've been doing this vlog shit for so much. За манайха нэг сонирхолтой зүйлийг хэлэхэд түрүүн хэлсэнтэй Meghan Markle, Prince Harry хоёр оччихсан байсан гэд. Тэгээд яг тэр шөнөө тэр оройноо ингээл баахан зургнууд гарч ирээл ингээл Kim, Kris энэ ингээл баахан зургнуудыг пост хийсэн байсан. Тэрэн дээр нь бол Meghan Markle, Prince Harry энтертэй хамт авалцсан зураг мөргнуудаа хийсэн байсан байхгүй юу? Тэгсэн чи удалгүй маргааш нь гэхэд тэр зургнуудаа бүгдийг нь устгахсан байсан. Яг зөвхөн Prince Harry, Meghan Markle-тай авалцсан зургнуудаа устгацсан байгаа байхгүй юу? Тэг хүмүүс гайхаж байгаа юм чи юу болсон болоо те яагаад зөвхөн энэ хоёр дагуулсан зургнуудаа ингээ устгасан болоо янз бүрийн юм хооронд нь болсон болоо те хоорондоо янз бүрийн тийм зөрчилдөө энэ төр гарсан болоо гэд бөө юм болсон байгаа. Тэгэл интернетээр шин баахан хүмүүс speculation хийгээл те ямар зүрийн таамаг дэвшүүлээд алж өгсөн. Тэгээ зарим хүмүүсээ гаргаж одоо дэвшүүлсэн таамаг нь болохоор ингэж байгаа байхгүй юу? Meghan Harry хоёр тэр паранд очихдоо consent form дээр үгүй гэж зурсан байхаа гэж байгаа байхгүй юу? Одоо consent form гэхээр тэ ингээл тиймэрхүү парын дээр чинь зураг авахлахыг зөвшөөрж гинөө зураг ингээ постлуулахыг зөвшөөрж гин гэсэн тиймэрхүү зөвшөөрөл өгөх тийм формнууд байдаг л ялгуу дээ. Иймэрхүү том тэ баян хүмүүсийн том одуудын одоо иймэрхүү ивентүүд дээр тэгэнгүүт яг тэрэн дээр нь бол ингээ Prince Harry, Meghan Markle хоёр ингээ зөвшөөрөхгүй гэдэг ингээ гарын үсгээ зурцсан байхад нь нөгөө Kim, Kris энэ андуураад тэрийг нь тоолгүйгээр ингээд зурагнуудаа ингээд хийчихсэн. Тэнгүүд тэрийг нь Prince Harry, Meghan Markle олж харж чадахгүй би хоёр ингээд тэр форм дээр чинь зөвшөөрөхгүйгээр гар үсгээ зурсан штэ. Тэгэхээр устгаад өгөөч гэж гуйсан байхаа. Тэгээд ингээд тэгэд булгасан байх гэж зарим хүмүүс таамаг төвшүүлсэн байгаа. Тэгсэн чинь тэр нь бол бас үгүй юм шиг байлаа. Ягаад тэгэхээр яг тэр паран дээр байсан хүний хэлж байгаагаар өгсөн мэдээлэлээр болохоор ямар ч тийм consent form энэ байгаагүй гэсэн угаасаа анханасаа ирсэн зочдоороо ингэж гар үсэг зурулсан те тийм ерөөсөө form энэ байгаагүй. Тэгэхээр бол тэр таамаг худлаа юм шиг байлээ. Бас нэг өөр хүмүүсийн гаргаж байгаа таамаг бол юу вэ гэхээр Английн Royal Family-гийн хувьд шүү дээ те одоо энэ хааны гэр бүлийн хувьд яг тэр өдөр тэр одоо бүтэн сайн өдөр болохоор Remembrance Sunday байдаг юм байна. Одоо санан дурсах бүтэн сайн өдөр гэж одоо хэрэгдэг юм байна л да. Тэгээ тэр нь болохоор айгүй тийм хүндэтгэлтэй хандахтай айгүй тийм нам жим ингэж хүндэтгэл үзүүлэх тиймэрхүү төрлийн өдөр байх ёстой гэдэг юм байна. Тийм өдөр байх ёстой байтал Prince Harry, Meghan Markle хоёр уул нь бол хааны гэр бүлийн нэг мөртлөө ингээд яг тэр өдөр яг тэр Remembrance Sunday-га баг зөрчиж байгаа юм шиг тэрнээсээ бүр ингээд шал өөр юм хийгээд парын марандтай ингээд гялтгансан иймэрхүү одод модуудаар дүүрэн иймэрхүү Hollywood-ийн паринд оролцсон явж байдаг. Тэгэхээр ингээд баг хааныхаа гэр бүлийг те тэр Royal Family-гийн tradition-ыг ингээд үгүй хийж ин торомжилж ин албаар ингээд те тэгж ингээд хүмүүсээс ингээд шүмжлэл авсан юм байна лээ. Тэгэнгүүт тэрнээс болоод ингээд хүмүүс шүмжлэл өгөөд авсан болохоор Kris, Kim хоёроос ингээд тэр бичлэгүүдээ зургуудаа устгаад өгөөч гэж гуйсан байж магадгүй гэж хүмүүс бас бодоод байгаа юм байна лээ. Тэгэд миний хувьд бол тэр бол байх боломжтой гэж бодож байгаа. Нөгөөдгөө тэр нөгөө consent form гэдгээс илүүтэйгээр энэ таамаг нь бол илүү байх боломжтой таамаг гэж бол миний хувьд бол бодож байна. За ямар ч байсан ийм зүйл болсон байна. Тэгэл одоо ч гэсэндээ хүмүүс ингээл амар speculate хийгээл байгаа. Эсвэл шал өөр юм болсон болоо хоорондоо хэрэлцсэн болоо үнэ дээр гээл те тиймэрхүү юм байгаа. Арайч тэгж хоорондоо хэрэлдэж мэрэлдээгөө л ах гэж бодож байна. За тэгээд энэ тал дээр та бүхэн маань бас юу гэж бодож байна? Аль таамаг дээр нь
арай илүү боломжтой гэж бодож байна. Тэр тухайга бас комент бичүүлдэгээрэй за. За манайхаа хэдүүлээ сая Kim Kardashian энтергээ ярьсан юм чинь бас нэгэн эднэртэй холбоотой ховжийг яриад хаяа. Энэ нь болохоор зөвхөн энэ Kardashian гэр бүлтэй холбоотой биш, Britney Spears-тэй холбоотой ховж байгаа юм. Энэ бол зөвхөн саяхан өчтөрхөн гарч ирсэн мэдээлэл байна. Юу вэ гэхээр үнэхээр шоконд ормоор заяа. Яг уржигдэр манайхаа Kim, Khloe хоёр өөрсдийнхөө Snapchat-н дээрээ мөн Instagram энтер дээр story хийж гисэн маа. Тэгсэн чинь Khloe Kardashian, Kim Kardashian хоёр Britney Spears-тэй ингээд hangout хийж байгаа. Бүр hangout хийхдээ штэ ингээд нэгнийхээ гэрт л байгаа юм шиг байхгүй юу? Угаасаа Khloe-гийн гэрт юм шиг үлээ. Khloe-гийн унтлагын өрөөнд ингээд hangout хийгээд бөөнөрөө ингээ орон дээр ингээ хэвтэж баг нэг тийм slumber party гэж байдаг штэ. Ингээл унтлагын хувцас ингээл өмсөж байгаа л бибинийхаа нэг найзууд нэгнийхээ гэр тоноол ингээл баган шүнжэнгөө кино үзэл юм ярьж тоноол тэгэхээр ч одоо slumber party гэдэг шүү дээ. Тэгээ тийм баг тийм slumber party, pajama party хийж байгаа юм шиг тийм амар cozy байдалтай орон дээр хэвччихсэн байгаа. Тийм зургнуудаа Kim, Khloe хоёр оруулж гисэн байгаа. Энэ Calabasas нэр бичсэн байхгүй дээ. Calabasas ч угаасаа Kim, Khloe энэ төр амьдардаг штэ. Тэгэхээр угаасаа хүмүүсийн ярьж байгаагаар болохоор яг Khloe-гийн гэр байна. Тэр нэг дээдлийнх нь light fixture тэр нь бол яг Khloe-гийн гэрний одоо засал байна гэж яриад байгаа байхгүй юу. За тэгээд хүмүүс бүр гайхаад те ерөөсөө эднэрийг бол ингэж хоорондоо харж байгаагүй те хоорондоо ингэж дотн мохон байхаг бол харж байгаагүй штэ. Тэгээ ойрд бас ингэ Britney чинь ямшигхан байдалтай байгаад байгаа байлээ те. Бид нэр өнгөрсөн weekly recap дээр бас Britney-гийн тухай яриад хүмүүс айгуу санаа зовоод байгаа. Ягаад тэгэхээр Britney айгуу сонин cryptic юмнууд постлж жийсэн аа. Гиг өнтгөн Instagram-аа устгахчихсан гэж ярьжсэн. Тэгээ тэр бичлэгийг яг оруулахаас өмнө тэр weekly recap-ыг яг оруулахаас өмнөх өдөр нь Britney буцаад Instagram-а activate хийчихсэн байсан. Тэгээ тэрэн дээр бас хүмүүс айгүй коммент бичижсэн. Хүүе Britney-гийн Instagram bench гэж ярьжсэн. Тэр чинь манайхаа устгаад нэлээд хэдэн хончоод тэгээд намайг бичлэгээр тавьж амжаагүй байхад буцаагаад нээчихсэн юм шүү. За тэгээд энэ гурав байхаас гадна Kate Hudson гээд Britney-гийн олон жил хамтарч ингэж ажилласан менежерээр нь ажилласан залуу бас байж исэн. За тэгээ энэ дөрөв ингээл hangout хийж байгаа байхгүй юу. За тэгээд хүмүүс бол бүр ингээ гайхаад те хүү юм ч те ямар сони юм бэ те өстө харж байгаагүй хамт ингэж hangout хийн гэж бодоогүй хүмүүс ингээ hangout хийгээ байж ах ингэж ярьж байгаа. Зарим хүмүүс болохоор ёо ашгүй дээ одоо Britney-г одоо ингээ өөр хүмүүстэй hangout хийж байгааг нь хараад айгүй сайхан байна. Ягаад тэгэхээр Britney ч дандаа гэртээ ганцаараа юм шиг л ингээл ганцаараа бүжиг хийгээл ингээл зураг мураг тавьдаг шүү дээ. Тэгээ ашгүй ингээд өөр хүмүүстэй hangout хийж байгаа нь сайн байна гэж ярьж байгаа хүмүүс байна. Түүнээс гадна жоохон сэжиглэж байгаа хүмүүс байна. Ямар сэжигтэй юм бэ те нэг тийм энэ Kardashian гэр бүлийнх нь ямар нэг аженда байгаа юм шүү дээ. Хөөрхий Britney маань ингэчхүүдээ тэгчхүүдээ үгүй болгоо хийчихүүдээ ч энэ төр гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаа ингэж хардаж сэжгийн нүдээр харж байгаа тийм хүмүүс бас байна. Ер нь энэ гэр бүлийнхэн те Kardashian гэр бүлийнхэн ч бол айгүй гэр бүлсэх хүмүүс шүү дээ те. Тийм учраас ашгүй дээ ингэж Britney-г бараг Kardashian гэр бүлийнхээ аврах байхаж гэж ярьж байгаа хүмүүс бас байна лээ. Like Kardashian's gonna save Britney Spears энэ гэсэн тиймэрхүү комментууд айгүй харагдчихсан. За тэгээд энэ өдрийн дараагаар нь манайхаа Britney Spears бас өөрийнхөө Instagram дээр яг энэ hangout-ныхаа зураг бичлэгийг тавьдаг байгаа. Нэг бичлэг тавьсан байхгүй. Тэр нь болохоор ингээд Britney яг Kim, Khloe хоёрын дунд ороод ингээд хөвтчихсэн орон дээр тэгэнгүүтээ ингээд Kim-ийг ингээд үнсэж байгаа байхгүй. Эхлээд хацарн дээр гэл үнсэл заяа. Тэгснээр дахиад нөгөө тийш харангуудаа Khloe-гийн бас хацран дээр ингээл үнсээ. Тэгснөө бид гурав ингээд hangout хийж ин энэ гэл те. Тэнгүүдээ эдний тэг орон матрас нь ингээд бүр чичирдэг юм байна. Vibrate хийдэг юм байна. Гэж мэгэл заяа. Тим бичлэгийг тавьсан байна лээ. За тэгээд түүнээс гадна бас нэг өөр бичлэг тавьсан нь болохоор Britney ингээд True болон Chicago хоёрын бүжиглж байгаа бичлэгийг ингээ авчихсан. Тэгэл нөгөө хоёр ингээ Britney-гийн өмнө бүжиглээд байгаа байхгүй хөөрхөн хоёр жоохон хүүхэдтэй ингээл бүжиглээл тэгсэн чи Britney айгу хөөргөл одоо А суугаараа Б суугаараа энэ төр гэлтэй. Нэг тиймэрхүү юу бичлэгийг ингээ тавьчихсан байсан. Тэнгүүтээ ийм caption тавьчихсан байна лээ. Such a warm, beautiful, kind family. Thank you for allowing me to play with your kids and dinner. It was an honor to spend time with you guys. Happy holidays гэж бичсэн байлээ. Тэр нь болохоор үнэхээр гоё, сайхан, ээлдэг гэр бүл юм аа. Намайг хүүхдүүдтэй чинь ингэж хамт тоглож болон ингээд та нартай ингэж хамт хоол идэх боломжийг олгосонд баярлалаа. За тэгээд үнэхээр та нартай ингэж hangout хийж цаг хугацааг өнгөрүүлэхэд бол ингээд надад гоё байлаа. Үнэхээр honor байлаа. За тэгээд Happy holidays боёо те ингээд одоо удахгүй holidays болох ч штэ зөндөө олон баярууд болох гэж Thanksgiving, Christmas, за тэгэл New Year's энэ төр гэлтэй тэднийг бүгдийг нь оруулаад хүмүүс holidays гэж ярьдаг баярын өдрүүд гэж те баярын өдрүүдийн мэндийг хүргэх гэсэн тийм зүйлийг ингэж Britney постлсан байна. За ийм зүйл басан байна. Тэгэд урд нь яг Kim бүр дээр үжтэй те угаасаа Kim чин Paris-тай найзад угаасан Paris
Бритни хоёр ч амар найзууд байсан те. Тийм учраас ингээд угаасаа нэг хүрээнд бол байхын хувьд бол байсан. Бас нэлээд олон жилийн өмнө Kim, Britney-тэй ингээл янз бүрийн ивент энтрүүд дээр хамт зураг авахулж исэн тиймэрхүү зургууд нь бол байдаг. Гэхдээ бүр ийм хэмжээндтэй ингээд хамтдаа бүр гэр оронд нь очиод ингээд хэнгаут хийж байгааг бол ерөөсөө харж байгаагүй. Тэгээд үнэхээр хүмүүсийг бол шоконд оруулж чадсан гэж бодож байна. Тэг ямар ч миний хувьд ч гэсэндээ те ингээд Britney өөр хүмүүстэй хамт ингээд хэнгаут хийгээд ганцаараа биш өөр хүмүүстэй хамт байгаад нь бол бас баярлж байна. Окей, манайхаа дараагийнхаа ховживыг ярьцгаая. Дараагийн маань ховжив Billie Eilish болон тэр бомбны тухай гэх юм уу? Бэн. Окей. Ер нь Billie Eilish-ийн тухай хавж өгсөн. За, юу болоод тахваа гэсэн чинь Billie Eilish саяхан Music Innovator Award гэд тэрхүү award-ыг хүртэж авсан байгаа. WSJ Magazine Innovator Awards гэд team одоо шагнал гардуулах ёслол болсон юм байна. 10 сарын 29-ний өдөр. За тэгээд тэр ёслол дээр Billie Eilish Music Innovator Award гэдэг шагналыг хүртэж авжээ. За тэр шагналаа хүртэж авахдаа ингээд хүн яриа өгдөг штэ тэ. Тэр яриагаа өгөхдөө Billie Eilish ингээд ер нь тэр бомтон хүмүүсийг billionaire хүмүүсийг call out хийсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр те ер нь жоохон тэр хүмүүсийг буруутгасан ч юм уу, тэр хүмүүсийн эсрэг зүйлийг хэлсэн байгаа хгүй юу. Юу гэж хэлсэн бэ гэхээр love you all but there's a few people in here that have a lot more money than me. If you are a billionaire, why are you a billionaire? No hate, but give your money away, shorties гэж хэлсэн байгаа хгүй юу. За энэ нь болохоор яг энэ одоо ивент дээр Billie Eilish ингэж энэхүү award-ыг хүртэж авахаас гадна 11.5 сая долларыг Billie Eilish ингэж donate хийж байгаа сайн дурын одоо тийм хандивын зүйлд ингэж хандивлж байгаа гэдэг нь одоо ингэж зарлагдсан байхгүй яг тэр шагналыг нь хүртэж авахаас өмнө ингэж зарласан. За тэгэнгүүт энэ дээр хандаж ингэж хэлж байгаа байхгүй Billie Eilish баярлалаа. Гэхдээ надаас илүү мөнгөтэй хүмүүс энэ өрөөнд ингэ байна. Тэ ер нь ганц энэ өрөөнд гэдэг ахгүй ингээ надаас илүү мөнгөтэй хүмүүс зөндөө байдаг. Тэгэд тэр хүмүүс хандаж хэлэхэд хэрв та нар тэр бомтон бол billionaire бол яагаад та нар тэр бомтон юм бэ? Тэ why are you a billionaire? Зүгээр наад мөнгөө хүмүүст өгөө. Тэгээд чамд тэр бомтон байх шаардлага ерөөсөй байхгүй. Хинч тэр бомтон байх шаардлагатай биш ээ, тэ. Тэгэхээр тийм их мөнгийг одоо өөрөө хадгалаад ингээд өөртөө хэрэглээ сууж байхаа оронд тэр мөнгөө ингээ хүмүүс тарааж өгөө гэсэн тийм зүйлийг ингэж тэр бомт хүмүүст хандаж хэлсэн байгаа байхгүй юу. За тэгсэн чинь энэ нь болохоор угаасаа зөндөө олон billionaire хүмүүсийн ураг хүргэсэн байгаа. За тэгээ зөвхөн billionaire гэдэг элтгүү те тэр бомт ингээд элтгүү хүмүүс ер нь жоохон урыг хүргэсэн байгаа. Гэтээ урыг нь хүргээгүй харин ч ингээд эсэргээр Billie Eilish-ыг бол амар магтаж байгаа хүмүүс байгаа. Үнэхээр мундаг байна те ийм одод бол ийм л байх хэрэгтэй гэл те. Өстө үнэхээр сайхан сэтгэлтэй энэ төр гэл тэгэж сайлж байгаа хүмүүс ч гэсэндээ зөндөө байгаа. За тэгээд яагаад хүмүүс зарим хүмүүс ингээд уурлаад те Billie Eilish ингэж жоохон шүмжлээд байгаа вэ гэхээр амар тийм hypocrite байна гэж яриад байгаа байхгүй. Тийм худлаа дүүрсгдэг гэх юм одоо худлаа дүүрсгээд ингээд тэр бомтойдаг мөнгөө өгөн тэргээд байгаа мөртлөө өөрөө ч гэсэндээ сайтэн штэ. За яг хоо тэр бомтон бол биш те Billie Eilish. Гэтэ Billie Eilish өөрөө millionaire сайтан долларын сайтан. Тийм бэжиж өөрөө ч гэсэндээ өгж болно шүү дээ. Өөрөө ч гэсэндээ ингээ хүмүүс тандуын аянд ингээд юм хүнд хүмүүс туслалцаад өөрийнхөө мөнгийг хүмүүс тарааж өгч болно. Яагаад бусдыг хилээд ээжж өөрөө хийхгүй байгаа юм бэ гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэнгүүд харин нөгөө хэсэг хүмүүс нь одоо Billie Eilish-ийн фэнүүд нь гэх юм уу те юу яриад байгаа юм бэ? Сонсохгүй байгаа юм уу? Наад авардан дээр чинь бүр Billie Eilish-ыг 11.5 сая доллар ингэж хандивлсан гэж яриад байгаа үсттэй энэ тэргээл те. Тэгэж одоо ярьж байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэрэн дээр нь бас асуудал гараад ирсэн. Юу вэ гэхээр Billie Eilish өөрийнхөө тоглолтноос олж байгаа 11.5 сая долларын орлогыг ингэж тараанаа ингэж хандивлнаа гэж одоо тийм мэдээ гарсан байхгүй. Тэгсэн чинь яг үнэндээ бүр ингээ fine print-ийг нь уншаад тэ яг үнэхээр ямар байдлаар энэ хүн мөнгө хандуулж байгаа вэ гэдгийг нь харангуут яг өөрөөс нь гарч байгаа мөнгө биш байгаа юм анаха. Окей. Тэгэд одоо яг нарийн учрыг нь мэдэхгүй яжиж ингээл тэ фэнүүд нөгөөсөө мундаг харалдаа та нар Billie Eilish-ийн net worth нь 50 сая доллар гэж байгаа байхгүй. Billie Eilish-ийн одоо хөрөнгө нь 50 сая долларын үнэлгээтэй юм байна. Тэнгүүд Billie Eilish 11.5 сая долларыг ингэж хүмүүст хандуулж байна гэхээр чинь өөрийнхөө эд хөрөнгийн net worth-ийнхаа 22%-ыг нь шууд ингэж хүмүүст өгч байна гэсэн үг. Ямар мундаг юм бэ? Хүмүүс ийм байх хэрэгтэй байхгүй юу? Хуваа хичээдэг биш ингэж бусдыг боддог ийм мундаг байх хэрэгтэй энэ гэж хүмүүс яриад байсан байхгүй юу? Гэтэл яг үнэндээ бол яг энэ хүмүүсийн яриад байгаагаар те яг Billie Eilish өөрийнхөө хөрөнгнөөс 11.5 сая долларыг ингэж төв юм аа гэж байгаа те ингэж тоолж байгаа л те ингэж тоолж байгаа хүмүүст хандуулж өгöd байгаа зүйл бол биш юм байгаа юм. Юу вэ гэхээр энэ 11.5 сая доллар нь хаанаас ирэх вэ гэхээр өөрийнх нь тоглолт нь change maker гэдэг ийм тегттэй байхan гинэ. Тийм тусдаа тегттэй өөрийнх нь тоглолтын дээр нь. Одоо аялын тоглолтыг явж байгаа тийм. За тэгээд тэр change maker гэдэг тасалбар нь болохоор
яг энэ хандунд зориулсан тасалбарууд ингэнэ. Тэгэхээр одоо ингээд Billie Eilish-ийн тоглолтыг үзэх гэж ирэх байгаа хүмүүс тоглолтын билетийг авахдаа зүгээр нэг normal ticket авахынхаа оронд илүү мөнгө төлөөд илүү үнэтэй тасалбар аваад тэр нь болохоор change maker гэдэг бүр тусдаа ticket байна. Авангууд тэр билетийг сонгож авах юм бол илүү үнэтэй ticket учраас тэр одоо үлдэгдэл нь ч юм уу тэр одоо тасалбарын үлдэгдэл мөнгө нь donation руу явна гэсэн. Тэгээд тэр одоо хүмүүсийн авсан тасалбарын яг тэр change maker гэдэг ticket-ийг сонгож авсан хүмүүсийн мөнгнүүд ингэж хуримтлагцаар агаад ойролцоогоор 11.5 сая доллар болно гэж тооцоолж байгаа юм байна. Тэгээд тэр 11.5 сая доллар нь энэ хандив руу явна гэж байгаа байхгүй юу? Энэ сайн үйлсийн аянд очих юм байна лээ. Тэгэхээр Billie Eilish-ийн өөрийнх нь карманаас гарч байгаа мөнгө биш. Яг үндэ бол фэнүүдийнх нь өгж байгаа мөнгө байгаа байхгүй тасалбарыг аваад ингээд өгж байгаа оруулж байгаа мөнгө. Тэгэхээр Billie Eilish хандуулж байгаа биш, Billie Eilish-ийн фэнүүд хандуулж байгаа гэсэн үг. Тийм байгааз. Тэгээд хүмүүс бол энийг олж мэдсэн байгаа. Тэгэнгүүт Billie Eilish-ийг ингээд юу гэдэг байгаа байхгүй юу? Hypocrite. Хэрвээ үнэхээр ингээд тэр бомбнуудыг та нар яагаад тэр бомбын юм бэ? Наад мөнгө зөвхөн хүмүүст өгөөд чигээд байгаа юм бол Billie Eilish ч гэсэн өөрөө сайтын штэ тий. Яагаад өөрийнхөө мөнгөийг бас хүмүүст өгч болохгүй гэж. Заавал ингээд бусад хүмүүсийг ингээд call out хийгээд ах хэрэггүй. Өөрөө эхлээд тийм одоо акшнаа гаргачаад тэрийг ч ингээд хүмүүс дагаж дуурайж болно гэж хэлээд байгаа байхгүй юу? Түүнээс гадна хүмүүс ингэж ярьж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь юм бол Billie Eilish New Orleans тоглосон тоглолт нь New Orleans гэдэг одоо Америкийн нэгэн хот байгаа те. Тэгэд яг Америкийн юугаар статистикаар харахад бол New Orleans чинь айгүй их тийм бас асуудалтай хотуудын нэг байхгүй айгүй тийм жоохон ядуур лигтэй хотуудын нэг. Тийм байхад New Orleans одоо тоглож байгаа тоглолтыг нь хамгийн хямдхан бүр амар дээшээгээ суухтай хамгийн хямд тасалбарын үнийг харахад $126 байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгэхэд тийм ядуу хотож тоглож иж хамгийн хямдхан тикет нь $126 байж иж тэгэж ингэж фэнүүдээс мөнгө шулдаг байж иж худлагаасаа тэрбумтай хүмүүсээ та нар мөнгө өгөөч гэдэг ингээд яриа явж байдаг. Хэрэв үнэхээр Billie Eilish тийм сайн үний дөр тоглох гээд байгаа юм бол яагаад Billie Eilish өөрөө эхлээд сайн юма хийж болохгүй гэж одоо юу гэх юм иймэрхүү ядуу хотуудад тоглохдоо одоо чинь зарим хүмүүст амьдралын боломжгүй хүмүүст үнэгүй тик тарааж үнэгүй тоглолтыг хий. Эсвэл ингээд үнэхээр сайн үлийг хийх гээд байгаа юм бол те зарим ингээд сургуулиуд дээр очиод үнэгүй тоглолт хийж гэдэг юм уу те ийм өөрөө ийм сайн үлсэн аяныг хийж болно. Өөрөө тэгээд хийхгүй ээжж бусад хүмүүсийг ингээд буруутгаад явж байна гэж тэгж харж байгаа хүмүүс бас зөндөө байгаад байгаа байхгүй юу. За түүнээс гадна манайхаа Billie Eilish сая бүр хэдхэн хоногийн өмнө одоо 2-3 хоногийн өмнө бас нэг ийм постнуудыг хийсэн байгаа юм. Тэр нь болохоор бас л тэрбумтнуудын эсрэг гэсэн үг заяа. Тэр тусмаа бүр ялангуяа Elon Musk-ийн эсрэг. Окей. Ягаад вэ гэхээр саяхан ийм мэдээлэл гарсан байгаа. Elon Musk удахгүй дэлхийн хамгийн анхны trillionaire хүн болох боломжтой гэсэн ийм мэдээлэл гарсан байгаа. Trillionaire гэхээр чинь монголоор их найд гэдэг те. Долларын их найд гэсэн үг манайхаа. Хүний normal хүн зүгээр ер нь normal хүнж гэдэг ахгүй зүгээр хүмүүсийн тарих ингэж бүр ингээ comprehend хийж ойлгож авч чадхааргүй тийм хэмжээний мөнгө байхгүй юу? Их найд, долларын их найд. Тэр их мөнгөөр одоо ер нь хүмүүс яах вэ те? Хідэн удмаараа, хідэн 20-30 удмаараач бараг идээд дуусахаар мөнгө байхгүй те. Тэгээд тийм мэдээлэл гарсан байгаа. Тэр нь яагаад ийм мэдээлэл гарсан бэ гэхээр одоо шууд болчоогүй байгаа л та Elon Musk те trillionaire болох болоогүй байгаа. Саяхан Tesla-гийн shareholder meeting болжээ. Манайха одоо хувьцаа эзэмшигчдийн одоо жилд болдог нэг айгуу чухал уулзалтанд болоод өнгөрчлээ. Би сайн нарийн ширийг нь мэдгүй ямар ч гэсэн тийм хувьцаа эзэмшигчийн дунд санал асуулга болоод тэгээд тэдний харж байгаагаар болохоор ойрын хэдэн жилүүдэд бол ингээд Tesla-гийн хувьцаа нь бол сток нь айгуу өснө гэж одоо тэгэж харж байгаа юм байна. Тэгээд хэрвээ яг тэр хэмжээгээр айгуу амар өсөөд тэг яаж хаад хинчин Elon Musk ч ганцхан энэ юу гэдэг компани биш шүү дээ. Tesla гэдэг компани биш. SpaceX гэдэг бас байгаа те нэг сансрын компанитай одоо иймэрхүү пууж энтер бүтээгээд ийшээ тийш нисч мэсгээд байгаа шүү дээ. Тим компанитай байгаа. Тэгээ ийм амжилтуудтай компанитай болохоор хувьцаа нь айгүй өснө гэж тооцоолоод яг тэр тооцоолж байгаагаар нь хэмжээгээр ингээ явах юм бол нэг хэдэн жилийн дотортой нэг decade-ийн дотор гэж байгаа хгүй нэг 10-аад жилийн дотор бол Elon Musk яг төлөвсөн ёсоор нь явах юм бол $1 trillionaire доллартай болох боломжтой. Network нь тийм байх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Тийм мэдээлэл гарсан чинь Billie Eilish шиг тэрийг л харсан байгаа хгүй. Тэгчгээд яг Elon Musk зориулаад нэг 2-3 тийм постуудыг хийсэн байгаа. Тэрэн дээр болохоор Elon Musk хэрөө trillionaire болсон тохиолдолд тийм их найд гэсэн тийм хөрөнгөтэй болсон тохиолдолд тэр мөнгөөр яг юу хийж болох вэ гэдэг зүйлүүдийг ингээд тавьсан байгаа. 2-3 зүйлүүд ингээд пост хийсэн байгаа. Тэр нь болохоор нэг нь end world hunger гэж байгаа хгүй. Дэлхийн өсөлөн бүр ингээд үгүй хийж дуусгах боломжтой гэж байгаа тэр их мөнгөөрөө. Эсвэл save endangered species гэж аахгүй. Бүр ингээд дэлхий дээр ингээд цөөнх болоод байгаа, үрэгдээд байхгүй болоод байгаа тийм амьтад зэрлэг амьтад гэдэг шүү дээ. Тэр амьтдуудыг ингээд хамгаалах
аврах боломжтой гэж байгаа тэр их мөнгөөр. Эсвэл гуравт нь гэх юм бол rebuild Gaza гэж байгаа юм. Одоо Палестины Газад болж байгаа тэр аимшигын сүрлийг одоо ингэж дахиж босгох боломжтой тэр их мөнгөөрөө тий. Тэгээ иймэрхүү зүйлүүдийг хийж болно гэдгийг гэж тавингуудаа дараад нь дараагийнх нь story нь ямар story байсан бэ гэхээр etc fucking pathetic pussy bitch coward гэж бичсэн байхгүй юу. Гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүдийг хийж болно гингүүтээ хараал идсэн солио өвчтэй pathetic pussy аимхаа хулчхар өлөгчин хулчхар амтан ингэ бичсэн байхгүй юу. Elon Musk тэгээд дуудчихсан маа гэсэн үг юм. За тэгээл те дахиад л хүмүүс ястаа мондог байна те ингэж ашгүй ингээд те ядаж энэ одуудаас те ганцхан ч гэсэндээ ингэж ийм саятам юулээ тэрбомтой хүмүүсээ ингэж call out хийж байгаа нь олстой сайн байна гэж харж байгаа хүмүүс байна. Эсрэгээрээ hypocrite гэж дуудаж байгаа хүмүүс ч бас байна. Тэгээд те яагаад ер нь энэ хүмүүс тэрбомтой хүмүүс тэрбомтон байлаа гэд өөрийнхөө мөнгийг хүмүүст өгөх ёстой. Тийм албатай шаардлагатай биш штэ гэж хэлж байгаа хүмүүс бас байгаа хгүй. Тэг ер нь бас ийм хуваалтын л байдалтай байгаа гэсэн үг юм. Тэгээ та нар энэ тухай бол юу гэж бодож байна? Миний хувьд дэжтэй манайхан би өөрийнхөө үзэл бодлыг энэ дээр хэлчихэд та нар бол угаасаа ойлгомжтой миний үзэл бодолтой нийцэх албатай биш. Би зүгээр ингээ хальт энэ асуудал дээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхэд би гайхаад байдаг. Одоо ойрын үед ингээ хүмүүс ойрын жилүүдэд бол хүмүүс яагаад ч юм гиг үндгэн амар тэрбомтой хүмүүсийг баян хүмүүсийн эсрэг саятан болон баян тэрбомтой хүмүүсийн эсрэг ингэж янз бүрийн юм ярьдаг болсон байхгүй. Мөнгөө тэгж мөнгөө хандуулсангүй тэгж ингэсэнгүй гэдэлтэй. Саяхан бас миний комментэн доор Taylor Swift-ийн тухай ярьсан чинь нэг хүн тэгээ бичсэн байсан. Taylor Swift-ийн хувьд бол наадах чинь мөнгө юу ч биш штэ. Тэ яадгийн тэрнээс илүү мөнгө өгөх боломжтой штэ. Тэрнээс илүү Taylor Swift хандуулах боломжтой нэр гэсэн тиймэрхүү юмдаг нэг эмгэгтэй бичсэн байсан. Тэг би гайхаад байдаг байхгүй. Хүн мөнгөтэй төрхтэй байлаа гэд заавал тэрийг хүмүүст ингэж хандруулах ёстой гэсэн үг бол биш. Тэгээ миний хувьд бол шүү дээ ингээд баян хүмүүсийг үзэн ядаад байдаг хүмүүсийг ерөөсөй ойлгодгүй. Яг хөө би урд нь ч гэсэн нэг бичлэгнээр хэлжсэн. Үүнхээр буруу замаар мөнгө олоод одоо жишээ манай улсын зарим улсын хурлын гишүүдтэй ингээл улсын мөнгийг идээд ингээ баяжсан хүмүүс өндөө байгаа те. Тийм хүмүүсийн эсрэг бол зогсох хэрэгтэй те. Яагаад ингээд улсын мөнгийг те буруу замаар хулгай хийж, дээрэм хийж ингэж баяжаад байгаа юм бэ гэдэг дээр бол ингэж дуурах хэрэгтэй. Тэрнээс биш бол ингэж өөрийн хүч чадлаар юмыг бүтээгээд, өөрийн хүч чадлаар одоо ингэж компани дээр босгоод амжилттай бизнес хийгээд баяжаад өөрийнхөө потенциалаар ийм мундаг болсон хүмүүсийн хөрөнгөнд нь ингээд хушуу дүрээд те чи яагаад надад мөнгөө ингэ хандуулахгүй байгаа чи яагаад ингэхгүй байгаа чи яагаад тийхгүй байгаа гэдэг чинь бол амар pathetic гэж боддог миний хувьд бол яг өөрөө тэгээд хийгээд хүмүүс явж болно штэ тэгж яагаад ингээд бүр ингээд тийм амар miserable те тэгээд хүмүүс тэнгүү заримдаа ингэж ярьдаг байхгүй ихэнх наа тэр бомтой хүмүүс чинь өөрсдийнхөө хүчээр тэгж тийм болоогүй штэ наадвал чи ээж аваад нь баян байгаад ингэж хөрөнгө үлдээсэн гэдэг байгаа байхгүй окей and гэж хэлмээрээд байхгүй хүмүүс ингээд ээж аав нь зүгээр ингээд мөнгө одоо үе төрөнгөө үлдээлээ гэд бүх хүмүүс тийм амжилттай байна гэж боддог юм шиг байгаа. Яг үнэндээ бол үгүй байхгүй. Хэдийгээр энэ хүмүүс чинь за тийм баян айлд төрөөд ээж аав нь хөрөнгөө үлдээсэн байлаа гэд тэнэг хүн байсан бол үрээ дуусчихдаг байхгүй. Одоо та нар сонсч ирсэн тэр тухай одоо Америкт амар том lottery-нууд байдаг шүү дээ. Бүр ингээд хэдэн сая одоо доллар моллар ч юм уу эсвэл хэдэн 100 мянган доллар энэ тэрийг ингээд суглаагаар ингээд те зүгээр ингээд lottery Америкчууд бол суглааг амар их тоглодог. Тэгээ суглаагаар ингээд бүр team mega million энэ төр гэлээдэг шүү дээ. Тэрүүгээр амар их мөнгө хожих боломжтой байдаг. Тэр хүмүүсийг харж байгаа тэр одоо тэр суглаанд ингээд хожсон жирийн амьдрал дээр хоцсон хүмүүсийг харж байхад бол тиймэрхүү түүхүүд амар их байдаг. Гиг үнтгээ амар их мөнгөтэй болчихгоо хүмүүс юу их юм мэдхээ болчдаг. Тэгээ тэрийг амар хурдан өрөө дуусгачдаг гэж аахгүй. Бүр өрөө дуусгах нь битгий хэл бүр ингээ өрөнд ороод тэр амар их мөнгө дуусгаад илүү өрөнд ороод архинд ороод бүр ингээ амьдралаа үгүй байсан хүмүүс зөндөө байдаг аахгүй. Ягаад гэвэл тийм мөнгийг юу хийхээ мэдхээ болчихдаг. Тэгээ ухаангүй хүн бол тэгээд ингээ гяс өрөө дуусгачдаг аахгүй. Тэгэхээр энэ баян хүмүүс чинь ээж аав мөнгө төрөг одоо хөрөнгө үлдээлээгээд тэнэг хүмүүс бол ингээ өрөө дуусах чинь ухаантай яг тийм зоригтой мундаг ажилсаг тийм хүмүүс л хөрөнгийг улам их хөрөнгө болгох чаддаг байхгүй юу. Тэгэхээр ингээд ийм хүмүүсийг ингээл тэр бомтон өөрсдийнхөө хүчээр өөрсдийнхөө потенциал ухаан чадвараараа гарч ирсэн хүмүүсийг ингээд урдлалт чи наад мөнгө өгөөч энэ гэдэг хүмүүс бол би ёстой get a life тест жинхэнэ өөрснөө амьдралаа бүтээгээд яваач гэж хэлмээр байдаг. Тэгээ энэ хүмүүс чинь би зөвхөн Billie Eilish хэлж байгаа юм шиг зүгээр ингээд жирийн хүмүүс ч гэсэндээ тэг ингээл одод наад мөнгөө ингэж хандуулаач тэгж хандуулаач тэр бомтонд мөнгөө ингэж хандуулаач тэгж хандуулаач гэдэг те жирийн хүмүүс ч гэсэндээ хандуулж болно ш. Жирийн хүмүүс ч гэсэндээ нэг ятуу хүмүүнд одоо
шинэ жил болох өдөр ч юм уу те асрамжийн газар очиод тэр хүүхдүүдийн нэг өдрийнх нь хоолыг авч өгөх боломжтой. Жирийн хүмүүс ч гэсэндээ өөрчлөлтийг хийж болно. Тэгээд өөрснөө ганц ч төгрөг хүндтэй бараг ингээ гуйлах суугаад сууж байгаа гадаа годомжин сууж байгаа ганц хүнд $5 $10 өгчдөггүй ээжиж тэр хүмүүсээс үгүй та нарах мөнгөтэй юм чи мөнгө өгөөч гэдэг. Тэгээ энэ хүмүүс чинь тэр бомбнууд чинь саятангууд чинь хүмүүст ингээл зарлаад би тийм юмд мөнгө хандивлаа шүү гэж зарлаад яваад байдаггүй боловч амар их хандивын юмд мөнгө хандивлаад явж байдаг жил болгон. Ингээ орлогоноос та нар өөрснөө судалгаагаа хийгээд үзэх юм бол тэ өөрснөө хүсвэл судалгаагаа хийгээд үзэх юм бол айгүйх гарч ирдэг. Elon Musk тийм юмд, Mark Zuckerberg тийм юмд хэдэн сая доллар, тэрбум доллар ингэж хандивлжээг гараад ирнэ. Одоо карьерийн туршид хэдэн төгрөг хандуулсан гараад ирдэг. Тийм байжиж өөрснөө ганц мөнгө төгрөг хандуулж байгаагүй мөртлөө те бусад хүмүүсийг үзээ ядаад гэнэ лайг тэнгэрдэг. Би тэг боддог байхгүй. Тэнэг хүмүүс л ингээд иймэрхүү саятан хүмүүс ч юм уу тэрбум хүмүүс амжилттай явж байгаа бизнесмен хүмүүст ингэж атаархаж иймэрхүү юм ингэж те тэгж мөнгө үр ингэж яа гэл хүмүүс зааж сургаад яваад байна. Яг ухаантай хүмүүс бол те би яаж энэ хүн шиг болох вэ? Энэ хүмүүсийн яаж ингэж амжилтанд хүрсэн болоо гэх тэр арга маргаас нь суралцах гад те бичсэн ном байвал тэр номыг нь унших гад те тийм арга замаар явна. Тэгэж aspiration авах хэрэгтэй гэсэн үг те. Тэгхгүйгээр ингэж бүр нэг miserable ингээл хүмүүсийг тэгсэнгүү ингэсэнгүү гэж яваад байдаг нь бол надад үнэхээр тэнийг санагддаг. Гэхдээ яг уу үнэхээр тийм л дээ. Billie Eilish хэлж байгаа бол үнэн. Ер нь бол хүмүүсттэй ямар ч дэлхийн хүнд бүр ингээд $1 billion $1 trillion хэрэгтэй биш шүү дээ. Хэдэн тэрбум мараач, хэдэн удаа мараач хэрэглээд дуусахгүй мөнгө. Тэгэд wealth disparity гэдэг бол тэг үнэхээр бол одоо яригдах ёстой зүйл. Зарим хүмүүс хит ядуу байгаад хад зарим хүмүүс ийм амирх мөнгөтэй байгаа гэдэгтэй хөрөнгөний ялгаа байгаа гэдэг. Тэр бол яригдах ёстой зүйл. Гэхдээ ингэж өөрсдийнхөө чадлаар мөнгөтэй болсон хүмүүс ингэж шүүмжлээд харааж зүхээд байдаг бол айгу тэнгэж боддог. Тэгээд бас нэг зүйлийг хэлгээд хүмүүс ингээл хөрөнгө гээд network гэж ярангууд одоо жишээ нь Billie Eilish $50 сая net worthтэй гингүүд яг Billie Eilish liquid cash тэр ингээд бариад ингээд хурж болох боломжтой юм тоолж болох боломжтой $50 сая байдаг гэж боддог юм шиг байна. Тэр чинь бол үгүй шүү дээ. Тэ тэр чин хамаг одоо property өөрийнх нь одоо stock ч юм уу хувьцаа тэ компани хувьцаа хөрөнгө оруулалт энэ дээрээ тэр бүх юм нийлээд $50 сая болохлаас биш яг Billie Eilish карман дотороо $50 сая маргааш өрөх боломжтой $50 сая гэсэн үг бол биш. Тэрнтэй адилхан Elon Musk ч гэсэндээ тэ хэдэн 100 одоо тэрбум доллартай гэж байгаа гэлээдээ яг ингээ өрөх боломжтой маргааш өрөх боломжтой мөнгө бол биш. Өөрийнх нь 2-3 компанийн хувьцаа те тэр одоо equity тэр бүх юм нийлээд тийм одоо тэрбум доллар байгаа гэсэн үг юм. За тийм байх юм байна хаа, окей. Ийм зүйл болж өнгөрчээ Billie Eilish тэрбумтнуудын дунд. Окей. За дараагийн ярих гэж байгаа ховж болохоор Cardi B-ийн тухай байна манайхаа. Cardi B маань шинэхэн хүүхдээ өлгийдэн авсан байна. Окей. За энэ болохоор өөрийнх нь одоо 4 дахь хүүхэд нь байгаа. За тэгээд өөрийнх нь шинэ найз залуу болох Stefan Diggs-тэйгээ хамт ингэж дундаасаа гарч байгаа эхнийх нь хүүхэд нь байгаа. За тэгээд 11 сарын 13-ны өдөр буюу өнгөрсөн 4 дахь өдөр энийг одоо announce хийсэн байгаа ингээ хүүхдэд төрүүлсэн гэдгийг зарласан. За тэгээд Instagram дээрээ пост хийгээд яг ингээ хүүхдтэй болсон гэдгийг мэдгдсэн байхгүй. Тэрэн дээр болохоор My life has always been a combination of different chapters and different seasons. Миний амьдрал бол дандаа ингээд тэ өөр бүлэг, өөр одоо улирлын одоо нэгдэл байсаар ирсэн. За тэгээ миний сүүлийн бүлэг бол миний шинэ улирлын эхлэл байсан. За starting over is never easy but it's been so worth it. Тэ дахиж одоо амьдралыг эхлэн гэдэг бол үнцүү байдгаа тэ ямархан зүйл биш ээ. Гэхдээ үнэхээр хичээвэл гой зүйлээ гэж хэлж байна. За тэгээд I brought new music and a new album to the world. A new baby into my world and one more reason to be the best version of me, one more reason to love me more than anything else or anyone else so I can continue giving my babies the love and life they deserve гэж хэлсэн байна. Энэ болохоор би одоо сайхан шинэ хөгжмөнүүдээ хийж дуусгасан шинэ цомгоо энэ дэлхий дээр ингэж гаргаж ирсэн. Түүнээс гадна одоо өөрийнхөө шинэ хүүхдийг ингэж энэ дэлхий дээр авчирлаа. Тэгээд энэ хүүхд маань одоо бол тэ миний дахиж бүр ингэж өөрийнхөө хамгийн сайн одоо version дээрээ тэ хөлбөр дээрээ тавих одоо шалтгаан болж өгж гин. За тэгээд бүр илүү өөрийгөө хайрлах болон бусдыг хайрлах таам нь болж өгж гин. Би ингээ улам сайн одоо өөрийгөө хайрласнаар улам бусдыг хайрласнаар бол ингээд тэ хүүхдүүдтэй одоо бүх хайраа одоо амьдралын туршид өгөх одоо тийм тулгуур минь болж гин андаа гэсэн тийм зүйлийг одоо ингэж
бичжээ. Хүүтэй болсон шүнээр манайхаа эрэгтэй хүүхэдтэй болсон байгаа. Тэгээд Stefan Diggs ч гэсэндээ бүр хүүтэй болмоор байна гэж ярьж исэн. Хүү байгаасаа энэ гэж ярьж исэн. Тэгээд яг хүслээр нь болсон байна. Хүүсийн мэдэгдсэн байгаа гэхдээ нэрийг нь бол хэлээгүй байгаа. Яг ямар нэр өгсөн гэдгийг бол хэлээгүй. Гэхдээ өөрөө хэлэхтэй бол те би одоохондоо нэрийг нь хэлэхгүй гэхдээ it's gonna be so cute энэ гэж хэлсэн байна лээ. Одоохондоо хэлэхгүй гэхдээ бол нэр нь бол айгүй хөөрхөн нэр байгаа гэж хэлсэн байна лээ. За тэгээд яг энэ хүүхдэд төрүүлчихэд нэг 7 хоногийн дараа юм шиг байгаа байхгүй юу? Яг энэ юугаа зарлснаас тэгээ би хүүхдэд төрүүлсэн гэдгийг зарлсныхаа маргааш өдөр нь Cardi B нэгэн ивент дээр явж байгааг харагдсан. Тэр нь болохоор одоо Нью-Йорк хотод байдаг нэг дэлгүүрийн launch party дээр ирсэн гинэ. Шинээр нэгдэж байгаа дэлгүүрийн нэг launch party дээр ирсэн гинэ. Тэр нь болохоор Cybex гэдэг нэртэй ийм дэлгүүр юм байна. За тэгээд тэр дэлгүүрийн энэ ивент дээр хүрээд ирсэн байгааг нь харсан чинь хүмүүс бүр ингэ шоконд орсон. Юу сая 7 хоногийн өмнө тэг хүүхд төрүүлсэн харагдахгүй за бүр ингэ бэлхүүс энэ төр нь snatched. За бүр ингэ гэсэн бол сороод авсан юм шиг амар найрайхан те бүр ингэ нэг hourglass shape гэж ярьдаг шүү дээ. Яг ингэ цагийн одоо юм юу шиг тийм би хэлбэртэй харагдаж байгаа байхгүй. Ингэж явж ирсэн аа яг бэлхүүс нь айгүй найрайхан тэгснээ ийм те. Яг тэгэж харагдаж байгаа. Тэг хүмүүс бүр гайхаад хүүе саяхан хүүхдэд төрүүлээ үстэ яаж ийм хурдан ийм сайхан snatched болчихдг юм бэ энэ төр гэх хүмүүс айгүй гайхажсэн. Тэгээд айгүй гоё харагдажсэн. Хар өнгийн тийм outfit өмссөн байхгүй. Тэр нь бол гизэн айгүй нарийн харагдчихсан хувьд бол харагдчихсан. Гэхдээ хүмүүс харчгаад наад чи нэг сүртэй айгүй хурдан турцсандаа бишээ. Наад чи юу зүүцсэн байгаа зү waist trainer фаха зүүчихсэн. Одоо гизний дараалал байдаг шүү дээ. Гизний дараалал зүүцсэн байгаа болохоор л тэгж харагдаж байгаа шүү дээ. Нэг сүртэй зүуд биш энэ төр гэл бас хүмүүс тэгж ярьсан байгаа байхгүй. Гэхдээ гизний дараалалтай байсан ч гэсэндээ те хүн тийм гоё харагдаж ингэж чинь те 7 хоногийн дотор ийм гоё харагдаж ингэж чинь үнэхээр гайхалтай байгаа байхгүй те эмхтэй хүн. За тэгээд гэхдээ бас тэр гизнийхаа дарааллыг авчихсан одоо бичлэг энэ төр ч гэсэндээ хийсэн байлаа. Аваад ингэ зүгээр алхаж байгаа. Яг гизнийх нь яг өөрийнх нь скин нь харагдаж байгаа байхгүй арьс нь харагдаж байгаа. Тиймэрхүү одоо бичлэг ч гэсэндээ байна лээ. Тэрэн дээр ч гэсэндээ айгүй гоё snatch харагдаж байсан. Нэрийнхэн бэлхүүстэй харагдаж байсан. Тэг хүмүүс бол ер нь айгүй магтаж байгаа. Ямар мундаг юм те 7 хоногийн дараа гэхэд ийм сайхан арчаатай явж байгаа гэдэг чинь мундаг байна гэж ярьж илээ. Окей манайхан за хамгийн сүүлийнхаа нэгэн ховж аяг хүргээдгий. Тэгээд хэдүүлээ бичлэгээ дуусгая. Яагаад гэвэл бичлэг маань айгүй урт бичлэг болчихлаа. Айгүй ховж байлаа. За сүүлийн ховж юу вэ гэх юм бол Zendaya Sydney Sweeney хоёрын тухай байгаа. За та нар мэдж байгаа бах те Euphoria season 3 3 дугаар season бол туу гарах гэж байгаа. За тэгээд хүмүүс бол энэнийг бол үнэхээр хүлээсэнтэй. Euphoria-гийн фэнүүд бол үнэхээр season 3-ыг баг хэдэн жил хүлээвэ те. Би бол Euphoria-гийн фэнүүдийн нэг бүр ихнийхэн бүлгээс нэхлээд л үзсэн. Тэгээд 2 3-ын хооронд бол те 2 дахь бүлэг 3 дахь бүлгийн хооронд бол айгүй олон жилийн завсарлага байлаа. Тэгээд аль үшэнэ бол ингээд зураг авалт нь хийгээд дуусчихсан. Тэгээд одоо production хэсэг дээр явж байгаа гэсэн үг. Одоо удахгүй гарах гэж байгаа. За тэгээд яасан бэ гэсэн чинь энэ хоёр Zendaya Sydney Sweeney хоёрын хооронд л одоо beef байгаа гэж яриад байгаа хгүй одоо тийм feud зөрчилдөөн байгаа гэд. Ягаад тэгэхээр нэгэн ийм ховж юу гарч ирсэн байгаа. Тэр нь болохоор Zendaya Sydney Sweeney хамт ингэж PR энэ төр хийхгүй гэсэн янз бүрийн тийм одоо энэ шоуга промот хийсэн яг гарахаас өмнө одоо сурталчилсан тиймэрхүү янз бүрийн ивенттэй эсвэл нэг тиймэрхүү маркетинг ажиллагаа энэ төрд оролцсон явдаг шүү дээ. Zendaya-гийн хувьд болохоор би Sydney Sweeney-тэй л хамтдаа тэгэж явж PR энэ төр хийхгүй шүү. Sydney-гийн хажууд баймиргүй байна энэ төр гэж хэлсэн гинэ. Тийм одоо ховж гарч эхэлсэн маа. За тэгэл хүмүүс тэрийг нь бүр ингээд улам ингээ яриавч байгаа байхгүй юу? Юу гэсэн мэхэр аргагүй штэ Zendaya яагаад ингээ Sydney Sweeney-тэй хамтдаа ингэж PR энэ хийхгүй гэдэг байгаа вэ гэхээр Sydney-гийн controversy юндас болоод Zendaya өөрийнхөө A-list статусаа алмааргүй байгаа юмаа гэж яриад байгаа байхгүй юу? Zendaya ч угаасаа A-list celebrity те тэнгүүд Sydney Sweeney-тэй орооцолтоод ингэж явахаар Sydney Sweeney ч ойрын үед айгүй хүмүүсээр шүмжлүүлээд байгаа болохоор те янз бүрийн зүйлээс шүмжлүүлээд байгаа штэ те. Тэгэхээр тэр шүмжлүүлийнх нь ингээ орооцолтчихгүй гэхээсээ айгаад тэгээ Zendaya-гийн нэр хүнд нь унтчихгүй гэж Zendaya айж байгаа юм а тэгээд ингээ тэгмэрг байгаа одоо Sydney Sweeney-тэй ойр баймирг байгаа ингэж хэлж байгаа юм. Зарим нь болохоор юу гэж ярьж байгаа вэхээр аргагүй ягаад гэх юм бол наад Sydney Sweeney чинь Tom Holland-ыг өөрийн болох гээд ингээ сэтгэнжсэн үе байгаа. Тэм болохоор ингээ Zendaya орооцолтмааргүй байгаа байхгүй юу? Sydney Sweeney-тэй гэж яриад байгаа байхгүй юу? Тэгэд яасан бэ гэхээр 2021 онд ч гэнэ 2020 онд ч гэнэ ер нь нэлээд тэ бас олон жилийн өмнө Twitter дээр Sydney Sweeney нэг тийм Tom Holland-ыг айгүй хөөрхөн залуу, халуухан залуу энэ гэсэн тиймэрхүү зүйлүүд дээр ингээд Sydney Sweeney лайк дарж исэн гинэ 2021 оны үеэр.
Тэнгүүд хүмүүс тийм л байгаа зү яг ингээ Зендаягийн одоо сүт залууг нь те. За тухайн үед болохоор яг Зендая Том Холланд хоёр ч юм бол ингээд сүт тавиагүй байсан гэхдээ үерхчихсэн байсан штэ те. Зендаягийн найз залуугийн халуухан гэсэн юм дээр лайк тараад тахтай хавтаа яг л өөрөө бүр ингээ өөрөө болох гэж тэгсэн байгаа зү энэ гэсэн юм ярьж байгаа юм. Түүнээс бас нэг юм яриад байхгүй. Одоо season 2 гарах гэж хахад энэ жүжигчд нь нийлээд нэг тийм юунд орсон, нэвтрүүлэгт орсон. Тэр нь болохоор яг Zoom байсан байхгүй ингээд нэг дор цугларч яагаагүй. Эн чинь яг нөө ковидын үеэрсэн баха ингээд Zoom-ээр ингэж тийм нэвтрүүлэг хийсэн. За тэгсэн чинь яг Том Холландын тухай ярьж таарсан байхгүй юу. Том Холланд Euphoria-д тоглол яах вэ гэсэн нэг тийм юм ярьсан байхгүй юу. Тэгсэн чинь Sydney Sweeney иймэрхүү юм хэлжсэн байлээ. Тэгвэл өстой гоё штэ. Ер нь ингээд те Spider-Man хурж ирээд одоо хүмүүсийг аврах хэрэгтэй те. Одоо Euphoria-гийн дөрүүдийг аврах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо Euphoria үнэхээр сүрж гинэ гэсэн утгатай зүйлийг ярьсан байхгүй. Яагтвэл Euphoria үзчихсэн хүмүүс бол мэдж байгаа. Одоо амар Messi, дөрүүд нь амар Messi те. Нэг нь харт амхинд ороод мансууруулах байцсан дээр бол нөгөөд нь баахан юм асуудлууд идэг шүү дээ. Нэгний хараар нь тавиал те. Найзынхаа нөхөр мөртөө явуулдаад те. Найз залуу малуутай явуулдаад ер нь айгу Messi те зохиол шүү дээ те. Тэгэнгүүт тийм маягаар нь хэлсэн байгаа байхгүй. Тэгээ Tom Holland ч нөгөө Superman-ийн дур тоглодог учраас Superman хурж ирээд одоо бараг юуг аварсан дээрээ те. Euphoria-гийн дөрүүдийг аварсан дээрээ гэсэн утгатай нэг тийм юм чинь тэрийг хүмүүс тэгээ Sydney Sweeney гиг үнтэн Том Холландын тухай ярьж ирэхлэхдээ гиг үнтэн хаа гэл энийгээ дунсан нэг тийм сэтгэнөр охин ингээл хүнтэй сэтгэж байгаа юм шиг айгүй ингээл гэри хийгээл те хаа гэж энийгээ дунсан тэр угаасаа ойлгомжтой наадах чи айгүй Том Холландд талтай байгаа байхгүй энэ төр гэж те тийм имийг ярьсан. Тэгэд ийм зүйлүүднээс болоод ингээд Zendaya Sydney Sweeney-тэй ойрхон баймаргүй байгаа юм аа гэж яриад байгаа юм хүмүүс тиймэрхүү ховжуудыг гаргаж ирээд байгаа юм. Гэхдээ манайхаа энэ ховжууд аль нь ч verify хийгдээгүй. Окей, би энийг бол ингээд бүр судлах гэж үзлээ. Report хийгдсэн их сурвалж байхгүй заяа. Zendaya үнэхээр ингээд Sydney Sweeney-тэй би ингээд та PR энэ хиймэргүй байна гэж хэлсэн тийм баталгаатай харагдахаар source ярилцлах ч юм уу те. Эсвэл ингээ яг Zendaya-гийн ойр дотны менежер хүн ч хэлсэн ч юм уу те. Insider хүмүүс нь ч хэлсэн юм уу. Тийм зүйл огтхон ч байхгүй. Зүгээр л ингээ хаанаас ч юм бэ гараад ирсэн нэг тийм ховж. Окей. Тэгэхээр дахиад л хэлгээд те битгий шууд итгээрээ. Үнэн ч байж магадгүй. Худлааж байж магадгүй. Тэгэд би бол нэг итгэхгүй байгаа. Яг тэгэхээр миний хувьд бол шүү дээ Zendaya-д амар дуртай. Би ягаад Zendaya дуртай вэ гэхээр Zendaya ингээ Hollywood-ийн одоодаас бүрээсээ айгүй цөөхөн одод энийг гэхгүй. Ерөөсөө янз бүрийн тиймэрхүү scandal, янз бүрийн хэл ам, янз бүрийн тиймэрхүү feud, beef, controversy-д оролцоод байдаггүй. Одоо цөөхөн хитгэн одоо Hollywood-ийн ододын нэг. Тийм болохоор би одоо Zendaya-д амар дуртай байдаг. Тийм учраас би бол Zendaya-гийн юм яриад явж ин гэдэгт бол ерөөсөө нэг итгэхгүй. Амар professional байдаг хүн шүү дээ Zendaya чинь. Тэгэхээр хидээгээр Sydney Sweeney үнэхээр дургүй байсан ч гэсэндээ бол ингээд те би өстө наадхантай хамт ингэж PR хийхгүй шүү. Энтэр гэж явахаар хүн лав бишээ. Тэгэхээр би энэ одоо ховжээг бол нэг тийм үнний ортой ховжээ гэж бодохгүй байгаа. За манайхаа ийм ховж өвүүдийг өндөр та бүхэнд ярьж өглөө. Тэгээд угаасаа weekly recap бичлэг маань айгүй олон ховж өвүүдийг нэгтгэж ярьдаг учраас дандаа айгүй урт бичлэг болчихдаг. Гэхдээ манай үзэгчид бол урт бичлэгүүдэд айгүй дуртай байдаг. Дандаа л одоо бүр ингээ заримдаа 40 минутын бичлэг оруулангууд хүү ямар богинохын би болооч энэ дэр гэж тэгж тиймэрхүү юмудыг бичдэг болсон байна лээ. Урт бичлэгүүдээ хийгээр энэ дэр гэж бичдэг болсон байна лээ. Тэгэд угаасаа weekly recap айгүй их ховж өвүүдийг ярьдаг учраас яалтчгүй урт болчиход идэв юм манайхаа. За тэгээд та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За тэгээд миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хов болонгаараа цоо шинэ бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.